Магнат гэсэн. Магнат гэсэн. Би өдөр 2 хоол иддэг гэсэн. Оо тийм үү таны хоолтой аягч ямар хэмжээд гэсэн. Литр 200. Сайн байцгаана үзэгчдээ. За өнөөдөр бол манай Candy Talk Show-ны маань зочноор жүжигчин Тагтаа маань оролцож байна. За энэ даус 1 2 3 жиг эдгээр авдаг киноны гол эзнийг аваад ирлээ шүү дээ. Манай Talk Show-ны одоо нэг онцлог нь ерөөсөө эхнээсээ энийг явчих тээ. Харин тийм шүү дээ. Би бас бодоод за Candy Mend гэхээр ягаан өнгөтэй байх хэрэгтэй. За ягаан ямар ч зандаа бус лүкүүдэд дандаа бус лүкүүд дандаа хараар зөвхөн малгайгаа ягаанаар Candy өнгөөр одоо хөрөлцөрлээ. Тэгээд хоёр найзынхаа нэвтрүүлэгт оролцож байгаа одоо бас баяртай байна. За Тагтаагаа сайхан огтож авцгаая. Маа Тагтааг тайцтай аваасаад амар гоё ярагдаж байгаа сте. Баярлалаа. Ингээ дүүргээд ганцаараа мөртлөө хоёлоо юм шиг. За халуун оронд гэр бүлэрээ хачин сайхан байж байгаад Өө өстой гоё байж байгаа дэрл. Candy чихэрлэг үз. Өстой чихэрлэг амьдралын амт тасархаа юу. Янз. Одоо ерөөсө хамгийн супер аав. Тий одоо ерөнхийдөө тэгэл дөрөх байт. тий тэгэл одоо хүүхдүүдээ наашин цаашин цэцэрлэг сургуультанд зөөгөөл. Тэгээ шинэ жилийнхээ ажлуудыг наашин цаашин ганц нэг аваал. Өдрөө дүүрсэн. Тэгээд өдөр дүүргээ. Оо холбоотой ч үү. Яаж нөө шүү. Ийм инээдтэй үнийг та нар өдөр дүүрэг байгаа шүү. Энэ даус юм байна. Байна. Тагтаа ер нь гэхдээ юу шинэ жилээр дуулт юм уу? Дуулна хөтлөх юм уу? бүгдийг нь. Тэгээ би ч одоо ер нь сүүлийн 2-3 жил бол тэгээ ерөөсө дандаа хөтлөж байна. За. Тий тэгэл гол нөгөө дуучид чинь төгжрээнд ороод айгүй удчихдаг штэ. Тэнгүүч чи одоо яах юм бэ гэж хүмүүс нь тэгээд би ч яг ингээ дуучтай эртэл сайхан өөрөө дуулчин гитараа аваад очиж болж байна тий. Йоо Тагтаа. Уг нь айгүй тийм сэлбэр одоо тийм юм одоо хэрэгтэй л хүн юм байгаа уг нь. Тийм шүү дээ. Байгууллагуудад ер нь бас ховор ярьж шүү. Огт дуугүй хөтлөгчнөр ямар их гээ. Ямар их Чи чинь бас найд нь бол гал алдахад бол бас галзуунаар сурдан бүрүүс жижиг ахын жижиг ахын бас жоо хаалцсан бас яг жижиг ахын хэсгийг ариун мэдсэн шалцсан байдаг бол амар дуу нөрөө хит болохоор үзэгчл нөрөө ингэ. Чи бол та 7-8 гээ явчих шүү дээ. Найз нь бол 1-2 гээ гацчих шүү дээ. тэгэн шүү дээ тэгээд. Би дууралмаар ганцаараа хувилбар нөө. Тэр чинь хамтлагийн дуу гэж ганцаараа дуулж болохгүй шүү дээ. болохгүй. Тэгээ би чамтай нэг 2 ч удаа маазын дуу ганцаар дуулахтаа таарч ирсэн. Хаана вэ? Яара уу. Юурээс тэгж байгаагүй. Би чи хувьдаа бас хийдтэй шүү дээ. Тийм шүү дээ. Ямар хийтгүү хүн байгаа шүү. Хийтгүү хүн байгаа биш чи. Ер нь бол ингээ дандаа ярианы ток шоу шүү дээ. Өө зүгээр л ярина. Юу ч ярьж болно. Хайраа сон сайхан юм. Битээрээр бол одоо сайхан залуу хүмүүсийн ихийг хийж бүтээх тэр сэтгэлээр ийм шоу эхлэлчээд л байж байна. Харин би бас дотроо ингээ бодчихлаа. За цаа хоёр чинь ингээ Candy Talk Show хийж байгаа юм байна. Оо ямар гоё юм бэ л дотроо бодчихлаа. Тэгээд ямар ч гэсэн одоо ингээ нөгөө шоу явах тусам ингээ ширээ дүүрэл ирэх байх те. Одоо ойлгож байна. Одоохондоо ерөөсөө одоо соёлжоос авсан нэг юм цэцэгтэй. Чаус. Зэн go to market нөгөө маркетинг. Юунаас ганц нэг юм би одоо дахиад 1-2 дугаар яг ийм байдалтай байвал би өөрөө 8 даваад өөрөө компаниудаар явъя гэж бодож байна. Өөр аваа явъя. Газруудад материалаа явуулсан бол яасан болоо. Наригчаа онод офихоо. Би бардагчныхаа болтаахаа гэж. Саундынхаа болтаах. Мэдэрл нь мод шүү дээ. Бид хоёрт цалин байгаа өстэй. Ингээл зүгээр уран зоригоор ингээ яваад ах юм уу? Энэ үл хаа үргүй. Лайк. Candy Talk Show-ны арын санхүүгийн албанд гэдэг лайв хийх үү. Намайг арай ингэж болохгүй. Болохгүй тийм биз дээ шеэрлэрээ гэдэг. Хүртлийн шеэрлэр. Чихнээс ононд авах ярих үү. Чи одоо юу яриад байгаа мэ гэж чамар залгаа гэдэг. Одоо ингээд тагтаа дээр ихэд л одоо ямар нэгэн хүнсний брэнд бүтээгдэхүүн тийм байхгүй юу? Mobicom тагтаа чи iPhone 17-оос оруулж ирж байгаа шүү дээ. Ой тагтаа дээр Mobicom болчоорой. Арай шүү дээ. Энэ гоё илбэгдэл бүхнийг ингээд ингээд байж хэвчээ шүү дээ. Гэтэ манайх руу хэд хэдэн чихрийн газар холбогдож байгаа. Бид нар өөрсдөө үгүй гэсэн. Тийм ээ угаасаа тий. Чихэр мэхэр угаасаа асуудал байх уу. Тэгээд манайх тэр хамтрийгээд 1-2 пив ярьж байна.
За үнийн саналын сонсох гэсэн. Амар багаар яаж юу тийм багаар үн Одоо цэнгүй тэгээд ток тэр- шоу гэж юу гэдэг юм. Ер нь энэ гарч байгаа ток шоу болгоно л ер нь урдтаа ингээ ширээн дүүрээд энэ нөгөө ажлын 5 өдрийн 6 цагаас гардаг нөгөө юу шүү дээ. Монгол комент гэдэг нэвтрүүлэг үзсэн биш ТV-сэн. Тэрний урдтал нөр ярьсан. Элэг хамгаалагч нь байна. Тэр ямар баахан юм л тавьдсан. Одоо бидний зорилго бол одоо энэ ширээгээ 2 олгоод тэгээ ингээд дүүргээд юм арихтаа уртлынхаа энэ хэсгийг авч агаад Тий, нэг юм цонх маягийн юм цонх байна. Тий. маягийн. За шинэ жилээр бол нэг ингэсгээд дуусах юм шиг. Цагаан сараар ихэд зүгээр уус энэ тэрийг том хоньны бүкс мөкс яа дээрс ингэсэн. Жири хамгийн эднээс харагдах 9981-ээр зас. За алах үедээ уушаа тий. Хоёр ширээн дээр 2 өөр хэвэн бод тавьсан. Хоёулаа тэрийг урдаж яриад зүгээр. Тэгээд одоо Daily Kappa Mampa гэж явж өгдөө шүү дээ. Хос дээл. За энэ өмссөн дээл болгоос торг ямар юуны капашн. Тий, хүр хорхойн торгон гэдэг гэл дээ. За энэ Монгол гутал бол үндэсний өв уламж Чингис хааны гутал компани. Дондоо зочиндоо нөгөө хүүхдийнхаа дээл. Гэр бүлийн дээл. Болохоор ингээ гой сайхан бодоод Сайхан тий. бодоо. Болно шүү дээ, гоё шүү дээ. Амьдрал одоо стресс хэм их байна тий. Сайхан найз нөхдөөрөө суугаад үеийнхийнхаа бүр хонжилтөө. Яг тэгэхээр ах эгч байгаа ч гэсэн оруулъя гэж бодож байгаа. Тэгээ гоё амьдралын хамгийн гоё чихэрлэг гоё өчүүдийг ярьдаг ийм шоу байгаа. Тийм миний найз чинь бол өөрөө тэр чигээр яг л чихэр шиг сайхан. Манай тагтаа бол яг л чихэр шиг ийм залуу л та. Уулз тусам амттай. Баярлаа. Тэгээ бас нөгөө ойрд нэвтрүүлэлт ороогүй бас яагаагүй жоо царцч байна. За одоо ямар асуултанд юу шаардлагагүй. За ямар юм ярих вэ гэдэг. Гэтэ гайгүй хөө. Ихтэй гайх уу. Тэр бол нэг их амар ухааны юм ярихгүй. Чи тэтэм асуулт асуугаачгүй. Нөгөө асуулт асуучих. Тэгэж. Одоо болцсон уу? Одоо яг Бас тэтэм асуултаа утсан. Тэтэм хөхтэй утсан. Тэтэм асуулт. Жэригийн тэтэм асуулт. Яг энэ хэсэг дээр амар трейлер явж байгаа одоо. Явсныхан дараа өөрөө шууд инээж ийсэн аа. Өөрөө хоолны мөг өөрчлөгдөв. Тийм байгаа. өөрөө их нийтмийн хүн штэ. Гэхдээ хаяа хүний амьдралд бас дагдан байх учиргүй учраас намрын шаргал навчинд гониг тээдгүү. Ер нь хаяа бодролд ундаггүй. Одоо ер нь тэгэл бодролд ундаггүй яах вэ? Ер нь тэгэл алхаж явахтаа ч гэсэн юм бодож байна. Идж явахтаа ч гэсэн хоолол бодож байна. Инээдний цаана хүмүүс ил хилдэггүй л болохоос биш. Их гониг нуугддаг юм штэ. Хоосоо хонох шин байв уу? Яа. Оюутан байх. Өө байлгүй яах вэ? Аль утгаар нь вэ? Яг хоол ундаар нь уу альсуу да? Лав утга хайх хэрэггүй. Хинцхэн наснда ч юм уу 17 18 насны Яа. Тэгээ би бас харин түрүүн бас бодлоо энэ яг ингээ танаа нэвтрүүлдэг нөгөө хувцаа нэг за ямар ч гэсэн ингээл гарах юм чи өглөө гэдэг гэрээс ингээ гарцсахгүй. Тэгээ яг ингээ студ руу ороод ирсэн чи та ир чи юм нөгөө аль биесны хувцастай. Ийм одоо гоё хослолтой одоо энэ гоё плачтай тэнгүүд нэг нөхөр зүгээр хажууд ийм хар хувцсымсад ороод жоохон санаа зовлоо. Тэгээ гайгүй хөө. Зүгээрээ зүгээр. Тэр манай зочид тэр Тэгээ танаа нэвтрүүлгийг хүндлээгүйтэй гол юм биш үү за. чиний малгай энэ артлын фонт бүр амар үлдсэн юм шиг харагдчих. Чиний өөрөө титэм чинь манай Candy Talk Show-ны өнгө байна аах уу. За баярлаа. Би энд бас тэгж бодсоо. Алтан цаг заваа гаргаад ирсэн. Энэ момент чи өөрөө бидний хүндлэл ямаа минь нэ. Баярлаа. Сая бидний манай дугаар сая эндээ бичиж яхад өмнөх зочин маань ингээл цог инээлцэн бид чинь өнгө явуулсан амар инээлцэн үзсэн чи тэгэл дуусаад үзсэн ингээ харсан тагтаа ороод ирсэн. Хүүтгдэг. Хувцнаар хэлэхгүй байсан бэ өвөө гэж. Шокод орсон. Хувцаараа. Одоо тэгээ энэ хэд дугаар нэ? Чи бол яг манай яг бид нар бол 5-5 маш бэлгшээдэг байхгүй. 5 дахь хүний буйртай, суйртай гайгүй хүн авчих юм бол энэ шоу маань өөрөө ингээд ширээ маань дүүрээд ирнэ гэж бэлгшээгээд хамгийн буйртай байж болох хүн хинбэ гэж зогтоо тэр бүр хайж аад асаа ширүү юу тагтаа юу гэж за тагтаа
Арай ойрхоноор. 5 гэдэг чинь өөрөө бас юу юм бэ шүү дээ. Одоо 5 давж цол авдаг тий. Тий, 5 давдад. Одоо энэ дугаарыг л яаж игээл Давах давчих. юм бол спонсортой болно. Спонсортой болно. Кенди ток шоу зүгээр дардан Тэр бол. чиний минь найз өнөөдөр ямар байхаас шалтгаалж хоёр найз нь 6 юу 4 6 юу эсвэл 5-аараа дуусах уу гэдэг те. Яа. Бас нэг бодлын бас тийм босго маягийн юм биш. тийм тийм Тэгээ би ч өөрөө 10 жилдээ их 5-ын тоог авдаг байсан юм л те. Тэгээд гайгүй баха. гайг баха. Тий, надад гайгүй л гэж бууж байна. Тагтагийн маа тагтаа 3 хөрх охинтой. Янз. За тэгээ охтуудын сая бол Солонгост байх одоо энэ 2 сарын хугацаанд бол бурхан минь зүгээр орой олхон Араб те. юугаа өгнө мэдээлэл өгнө өдрийн процесс Байна уу? охтуудтай. Юу хийж байна? Харуул таа гэл. Харууллаа. Цогтаа хаан байр гэл. Цогтод. Энд байна гэсэн. Сайн уу гэл. Жижиг хайц. Энд байна. Бүгднгийн бүр. Бүгдийг харлаа. Байхгүй бол яатсан хайцсан. Давхар ингээд бүртгээ яваад байгаа юм шүү дээ. Яг өөр хин. За орой тагтаг охин ярина шүү уучуу баясаа гэж. Тэгж байгаа ч өрөөнд. Хүүхд гомдоо. За би уцаар ярьдаг. Одоо яг уугаа биш царайлаад таа гэдэг. Тэгээд охтууд аавыгаа дүрээд нь яаж юм бэ? Зүгээр үү одоо? Зүгээр шүү дээ. Тэр нь одоо ер нь бол ингээл томрог тусам хөөхөн одоо яг аав шиг хөөхөн болох болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс аягаад гэх юм аа. Зүг зүгээр лифтэнд сууж явж байгаа те ингээл би ингээл 2 охиноо 3 охиноо ингээд дагуулсан явжсэн чинь бүр 2 тохиолдол байсан байхгүй нэг 2 хүүхэн явжсан аа манай охид өдрөөснө ээжийнхээ дурынхад яа би гэж юу гэсэн үг юм бэ те бас нэг өдлийн бас доромжлол яваад байгаа байхгүй Үг хүнд орлоод байгаа юм байна. тий тэгэхээр би ч тийм хэлж чадахгүй юм чи тэгээд юу гэсэн үг юм бэ гэж заа инээж нагаал өнгөрсөн. Манай зулаач өөрөө их үзэсгэлэнтэй эмхтэй л те. Танаа гурал аавыгаа дуурайд их те. Харин тийм. Ер нь гурал бай тий. Тэ. Яг ингээд гар марн ийм бомбурч байна ч гэх юм те. дотор хүн яаж тагтаатай адилхан байна. Дотор хүн мэдгүй одоо тэгээд айгүй хөөрхөн. Галзаа ингээд Заримдаа нэг тийх заримдаа одоо ерөөсө бөксөрөө тэр нэг тверк гэдгийг одоо манай том охин бол ямар сандаа зүгээр ингээд сургуультанд хүргэж өгөхгүй. Юуны замын юм гэрлэн дохион дээр бүжгэлчихсэн байхгүй. Тэгсэн чи хажуутлын хүмүүс нөгөө машинтай хүмүүс ингээд хөөрхөн бичлэг. Зүг зүгээр хөөж гал бүжгэлээ. Тэгээ бас дотор нэг тийм жижиг диско байгаа л байх та. Хөөхөө бүр амар юм галзуу тий бүр юм галз цагтай тий. Айгуу. Тэгээ ер нь одоо ингээд эмхтэй өгч юм бол ингээд нөгөө бүр энэ халамжийг бол амар ингээд багасаа юм ингээд ажиутлах одоо хүмүүстэй түгээд юм байна. Би машин бариад хөдөөнөөс нааш ирсэн чинь видео кол хийгээл. Яаж аав нь одоо ингээд очиж тэнд явж гэнэ юм чи. За. Би бодороо миний аав гэж юм. Тэнгүүч зүгээр ингээд хайлтсан юм чи. Тэгээд өглөө би дарханд очиж нэг юм хөтөлчөөл наашаа шүн 12 гэж ороод гэртээ 3 гэж орж иж байгаа орой шөнийн 3. Тэгсэн чинь ингээл эхнэр хаалга онголоо. Тэгсэн чинь манай дунд охин ингээл яг ээж гаралт. Авчихсан уу тавч гэж аваад тэр. Йоо. Тэгэхээр чи зүгээр өстөө могоо олчих юм чи. Йоо. Мань ошоо уйлж шүү дээ. Амар аав зүгээр л диврий гэдэг шүү тэгнэ. Йоо, тийм юм чи нэр сонирн болчихсон шүү дээ. амар хөрхөд. Хөвгүүд болоо өөр те. Нэг охин дээр бол би одоо ингэж байгаа юм чи одоо 3-3 гэхээр тагтаг бас амар тэг яаж яах чи одоо манай охин бол ээжигээ царай нь яг ээж ахгүй бүр. Тэнгүүд тагтагч яг ингэ жижигрүүлсэн эмхтэй хүн яг охтууд нөгөө. Тэгээд дээрэс нь одоо тийм зүйл мүл яг харч яах юм бэ? Амар хөрхөө зүгээр. Би бүр охин хөхтгийг атгаар хайр үрдээ. Тэгээд 3 тэгснээ бүр ёо тийм амар өөрхөн хөхчээр нэр өмнө шал өөр өгдөг байхгүй яагаад тийм тэрхэд одоо харин тэр эрэгтэй хүүхд бас амар өөр өгдөг байхгүй амар өөр шүү дээ. Эрэгтэй хүүхдийн тэр ээжигээ хайрлаж байгаа хайрнаас айгу өөр шүү дээ. Бүр би ингээл худлаа нөгөө ор морноос унаад хосоод өглөгчлээ яачаад байгаа яа ээжиг төлөж байгаа аавруу юу шууд өмөр шүү дээ ямар ч юу эрэгтэй хүүхд тань тэгдэг баха
Одоо нэг октод ингээл би ч одоо яг 4 эмэгтэй хүн дундаа Тийм нэрч шүү байна. дээ. Яг дөрөв. За тэнгууд одоо мэдээж ингээл нас залуу байна те. Эхнэр бас ингээл ажил төрөлдөө одоо босч ороод бас хувийнхаа карьерийг нааш зааш нь хийж яагаад ер нь бол төлөвлөсөн хугацаанд бас нэг хүүтэй болъё гэсэн бодол байгаа. Тэгээд түүнээс ингээд за одоо шууд залгуулад малгуулад гэхээр арай болохгүй байна. Тий. Гэтэ эрэгтэй хүүхдийн тэр нэг юм бүдүүн хадуун те одоо юу гэдэг юм Шууд хайртай те. шууд нүүрэн дундуур те. Тиймэрхүү юмыг бас мэдрэхийг энэ бас хүсэж байгаа. Октод бол ирээл ингээд аавынхаа ингээд хацсан мацыг барайл үнсээл эрэгтэй хүүхчин шууд нүүрэн дундуур нь улаан өдрөн гусдаг юм шүү те. Хайрын тийм нэг юм цөл пал гээд хайрлаад байгаа юм л да. Энэ үнсэж мүсгэж байгаа л таас. Ёо нүдэнд ингээл очмаа нартал мөрөгж байгаа юм чи тийм. Хайрын тийм өөрөө зэрлэг. За гурван охины ард дээрээс дөрөвдөх нь охин байх магадлал айгүй ихтэй байдаг байхгүй тий. Харин тийм гэсэн. Тэгээд хэрвээ дөрөвдөх охин байвал 6 болтол охин байна гэсэн үг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас амар игцэгтэй юу байгаа тий. Тэгээд хоёр одоо. Гэтэ яг хуу ганц нэг яг хуу юугаа үзэн штэ тий. Нэг үзээд тэгээд чинь одоо юм бурханаас өгж байгаа юм чинь амар хүү байсангүй гэлтэй юм чинь ингээл ядангуй би бол ингээд айгүй олон хүүхэдтэй болохыг одоо өөрөө ч айгүй олон. Тий би ч өөрөө ч одоо энэ яг зориг хэд юм тооцоо 6 юм уу 8 юм 6 юу 8 үл гэсэн юм. Тэгэхгүй бол одоо би ингэ жишээлбэл тэгэхгүй бол гэдэг тэгээ 3 цаг гэдэг юу юм бэ? Одоо ингээд боддог байхгүй юу? Ингээл одоо ойр тойрны найз нөхд байна те. Одоо манай эхнэр жишээлбэл ингээд доороо нэг эрэгтэй дүүтэй. Ингээд ихэс одоо хойлохно байхгүй юу? Би ч одоо ээж аваас долуулаа. Тэгээд ямар нэгэн асуудал гарна, ямар нэг юм болонгууд ингээд олуулаа авах юм бол бас ингээд баяр ёслол те. Ямар нэгэн өвчин зовлон зүйл юм ингээд олуулаа авах юм бол бас нэг юутай сэтгэл арай жоохон үе гэх юм уу те хамтдаа. Тэгээд ингээд цөөхүүлээ болчихоор ч ингээд нэг юм яг л ийм юм шиг санагдсан байхгүй надад. Үнэ. Тий. Тийм учраас харин бас нэг юу олон хүүхэдтэй л болъё гэж боддیں۔ Да. Шоуны хамтран ажиллагчаар шоу байдагт. Солонгос сая нөгөө киногоо гаргаад бидэд амьдарч яхад тагтагийн төрсөн ах нэр үл яг уу чи харж ирсэн үү? Харж ирсэн. Спирн тагтагийн гэрхнийг харж ирсэн. Оо тагтаагаас өндөр тэгсэн хэрнээ царай мараа яг тагтаа тийм залуу ахаар мангар их юм билүү. Нэг өндөр юм тагтаа. Тэгээ арай одоо юу гэдэг нь би бэлтар нэг арай өндөр одоо юу гэдэг нь арай махшил арай багтаа тий. Ер нь манай хоёр ах шиг залуу өдөр тийм үстэй. Хоёр ах мах чи ерөөсө туранхаа мурхаа шүү дээ ер нь. Тийм шүү дээ. Тийм л туранхаа тагтаа байхаар мангар юу харагдаад байгаа юм чи. Тэгээ нөө би дурлмаар байна гэд нэг дуулцсан тагтаагийн хөлбөр явж байгаа шүү тий. Тэр ерөөсөө. Тэдний өндөр байл. Тэрний өндөр хөлбөр. Чи тагтаагийн аавыг, тагтаагийн эгч нарыг. Яг бол яг буурлал үстэй. Яг тагтаа тий. 75 настай тагтаа гэдэг. Яг 75 настай тагтаа. Тагтаагийн имийг харж ирсэн чи. Бас яг уу. Бид нар чи ингээд оюутан цагийн Аха. нэг үеийнхэн тэгэл хэвээр нэрээ тагтаагийн бүхэл хүмүүс Цагаан сараар нэг ороо тий. Тий, цагаан сараар очиж ирсэн. Би нэг бүксний хаалганд орсон байсан тий. Бүксний хаалганд орсон байдаг байхгүй юу? Тэгээ би манад одоо манай ингээд манай гэрт ирэл ээж автаа золгочол зөрүүлэл идэх одоо нэг хэрэг явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ээж гарах гээд гисэн чинь "Сүхэлээ чи бүкс муутай шүү" гэж. Тэрийг Саваад удсан тий. Яг тэр юм шиг болсон сая Солонгост. Тийм үү? Тэгээ Солонгост үзсэн чинь нэг бид нар ингээд нэг зураг мөрөг авахулаар тэр жившиндээ уулзлаа инглээ тэгдэг гэж зураг авахулсан доотлолт нь миний хөө халуун наран даралтаа сайн бодоорой. Даралтны юм байвал зүгээр коммент бичсэн байна. Тэгээ дараа нь ээж та одоо яг нэг ийм хүн юм хувь чадар хэлж болдгоо бөө гэсэн. Юу гэсэн би коммент бичсэн байна уу гэдэг. Коммент бичсэн байна уу? Гүй коммент бичсэн байна та хувь чадар хэлэх хэрэгтэй байхгүй. Юун даралт маралт хогшин настай хүний юм бичээ очоо та гэсэн. Өөр хийстэй. Манай тагтаагийн чи ховдынхан бас аялагтай. Манай нөгөө хүү сайн нэгдүгээр ангид ороод тэгсэн чинь ээжтэй нэг өдөр үлдээл даалгаврын хэлээл тэгсэн чинь ишиг хөөрхөн экигэ көкөнд körкэн гэдэг цээжлүүлсэн байгаа байхгүй ээж. Би ээж та яаж байгаа юм бэ? Наа ч одоо ингэ маргааш ангитраач ингэ уншиж гэсэн. Би одоо өөрөөр ярьж чадахгүй юм чи яах. Экигэ көкөнд körкэн гэдэг яг айлгаараа цээжлүүлсэн.
Одоо холбоод явахаар тэр аялал маялал байж л ах уу яг тэр үү? Одоо ховд ховд биш ятгах гэртээ уу? очиж ээж авдар очихоор л Өө тийм үү? тэгэн штэ. Ямар ч нэг 2 3 охиноо бид хоёр нэг жоохон юу яагаад ажилдаа болоод 2 өдөр аавын даавч орчихсон байхгүй. Аавынд 2 хоног оруулчаад буцаж аваад гэртээ ирээл гэсэн чинь аав цайгаа уух л. Аа. Цайгаа уух л. Яа гэсэн. Цайгаа уух л. Хоолоо идэл ингээл тэгээл гэр. Аа Яг нэг аялах сууж Шууд аялах сууж байгаа. 2 хоногт л. Тий, цуснд нь бас юм байгаа шүү дээ. Тий. Ховдын ген явж байгаа. Ховдын ген явж байгаа шүү. Асар том юм тагтаа шиг юм. 7 хоног хэцүү байна. Иргэд 7 хоног- барыг хилээд дийлэхгүй юм те. Сарын дараа одоо Сарын дараа. Болчихич болчихич. Уугич гэдэг. Босич яа. Босич. Бокич нэ хүнтэй бац. Шоунд орчихич гэдэг. На шоуч дуусчих яав. Одоо тэгээ нэгдүгээр ангид орсон том охин маань тэгэл яг нэгдүгээр ангийн хичээл мичээл заахаар манус бол бас амар чанга байна. Үнээр чанга. Би ч одоо заанч гэж байх уу. Ээж нь одоо манай ихнэр л яг ингээл ягаал. Тэгээ над руу ингээл хичээл хийж байгаа л нэг авралын харцаа. Тэнгүүд би шууд тэр харцараас нь зүгтаа. Тэр гарцад өртөө тэгээ дуус. Тэр харцад ингэх юм бол өөдөөс ингэчих гээд байгаа юм чи. Шууд нуугдаад өөр юм хийгээд аль болох хол байхгүй. Тулж болохгүй. Тэр өөргөө харцад над руу ингээл хардаа. Аа гэл тэгээ нэг авчаасаа гэлтэй өөргөө. Тэр өстэй амар харцтай. Биш орлоо бол урдны бүх алдаанууд сүгдөөд давхар загнуудсан зодолцсон гэж. Ямарсаа дээ муу юм болохоор аавыгаа дүрээсэн энэ гэсэн шүү дээ. Маа тагтаа хоолыг хачин сайханийнэ тий. Тэгээ энэ үзэгчдэд нэр бүх хоолыг хийсэн хоолыг халдаад өгөх юмсан. Тийм үү. Салаад хүртэл янз янзаар нь хийдэг юм да. Би бүх тэрэн дээр гайхсан. Ер нь манай энэ даавсынхан бол өстой бүгд тоогч юм бэл. Яг нэг хоол хийдэг гэдэг киноногаараа ч юм уу ер нь бүгд айтайх юм бэл. Тэгээ бид нар ч нэг зургуулаа ингээл очицсан 6 эрэхтэй хүн чинь тэгэл нэг юм апарт түрээсэлсэн тий. Тэгэл хоолны материалтанд гарч байгаа байхгүй. Мөнгө сан хөөгийн зүгтээ барьцсан. Баясаах бид гурав ингээл материалтанд явна. Тэгээ би ер нь бол ингээд яг тиймэрхүү юмнаас анзаар гэж байгаа байхгүй тий. Цогтой болохоор ингээл оливын тос мос тий. Ийм би сайн маа юм бодоол тий. Тэгээд би ч юм болохоор зүгээр нар засгийн тосыг аваад тэр нөгөө юу төмс өмс гэдэг юм уг хүн чи брокколи гэл тий. За тэгвэл за ямар ч брокколиг ин авъя те энийг авъя маавъя. Тэгээ байсан чинь чинь хаавсан солонгосоос үхрийн илэг мэлэг авч байгаа шүү дээ. Ёо. Үхрийн илэг мангар үнэтэй. Тэгсэн чинь наа чи арай үнэтэй би өгш гэсэн. Тэгвэл би өөрийнхөө мөнгөөр аваад би өөрөө идчихлээ. Тэр илэг идэгдсэн үү нэр? Идэгдээгүй шүү дээ. Тэгэл тэндээ өвчсөн дүүл те. Яа. Тэгэл бид яг ингээд нөгөө 2 өдөр болгон 2-2-оор ингээд невал хийж байгаа байхгүй хоолоо хийгээл гэрээ цэвэрлээл. Хөөр Тэгээ өглөө босонгууд нь яг цогтой баясаах хоёрын юун дээр болохоор нэг юм яг л нэг юм тэ нэг юм совллын маягийн тэ нэг юм сайхан гурилтай шөлмөл тэ нэг юм хин зориг жижигэ хоёр болохоор нэг баг байхгүй би манлахтай байхгүй. Аа за. Та манлах хөтөрч яг нөгөө хоолныхаа юугаар нийлцсэн. Салааттай 1-2 дугаар хоол болтол хийх гэдэг юм шиг байна. Тэгэл хүмүүс чинь нөгөө зарим нэг хүмүүс яг тэнд нөгөө юун дээр манад ирж таарна. Хүмүүс гайхалтай яа ямар гоё юм бэ гэж. Салаад малаад энэ бүгдийг базаал. Тэгж нөгөө яг Монгол хоолоо идэхгүй бол тэр чинь тэгэл Тэг штэ. нөгөө чикен гэхээр чинь бас амар юу юм. Тийм. Тэгтээ ер нь сая турвуу. Турах гэж үзээд одоо турах гал яваал байгаа шүү дээ. Тэгсэн бүр амар нөгөө юунд жимд яваадсан тий. Тийм. Одоо ч явж байгаа юу? Одоо ч явж байна. Тэгээ мэдхгүй одоо энэ нөгөө хамаг би эрэхтэн дүлгийч юу яав. Тэгээ ер нь ингээд нэг юм би одоо жишээлбэл ингээд яг Солонгосоос яваад ирснээс хойш 14 кг ассан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр дунд нөгөө хөөнгөн байд юм уу тийм нэг сарын хугацаанд бас айгүй хөөсөн байт юм шиг. Тэгээд буцаад ингээд нэг зурганд яваад ирэхээр 3 кг нэмчихээл тэ. Тэгээд ирээл нөгөөх нь айлгсаар байтал. Буцаад нөгөө 3 хассан 3 нэмсэн 3 хасаад тэгээ байжууд дахиад нэг юм яваа. Тэг ямар ч нэг ингэж нэг одоо хүн болгол баг мэдж байгаа байхгүй. Энэ нэг юм ингээ шааж л байдаг гэдэг шиг тэ. Тэгээ мэдгүй би одоо зүгээр байж байгаа нэг ингэж байгаа.
нэг ингэж байгаад амар Ууяж өгөө. Амар гарч ирвэ. амар гарч ирэхийг бодож байна. Гэхдээ бол цаана бол одоо юу гэдэг айгүй бак та нуугтаад байгаа байхгүй айгүй нуруу сайтай цээж өргөн амар би хатаа штэ юг нь бол тэнгууд гаднаа нэг байгалийн одоо кашмир болтой гэх юм уу юу гэх те тэр нь нааша цаашаа нэмгэн зузаан ингэ болоод байгаа байхгүй те Байгалийн кашмирыг нь хизээ авсан бэ? Миний мэдхийн тагтаад айгүй туранхай сүүсийн одоо нөгөө тагтаа бид нар ч одоо ингээл тий нэг үе Байгалийн кашмирч юусоо яг гэрээ эзэн болсон сошь ер нь байгалийн кашмирч ингээд зузараа л гэдэг юм. Нөгөө гахаа ч нь хуйгалдаг гэдэг шүү дээ. Яг тэр үе шиг ингээд юм хуйглагдаад нэмэгдээл те байд юм шиг санагдсан. Тэгээд яг хуу энд тэгээд яг хуу миний л буруу л доо. Одоо эндээс би одоо юу гэх тэрнээ буруу тэрнээс болоод энэ өөрөө л ийм арчаагуудаа ингээд сууж байгаа л гэж л боддог. Тэр битэр гэсэн яг энэ бүхнийг ер нь одоо энэ бүхэн өөрийнх нь зөрчилтэй одоо ингэчсэн згсээс чиний хүсэл мөрөөдөл бас юм чинь бас ойлгоод ингээ хоосон бос сууж байгаа. Харин тийм бай тийм бай. Юу өгсөн гэсэн нэг калоргүй тий? Тийм ойлгож байгаа. Энэ чинь чарн бас аюу гоё байна. Минимал. Тагтаа дээр чи нөгөө юу гэдэг аахгүй юу? Нэг кинонд тоглоод тий Солонгосын Танаа оюутны ангис их юм гарантаа нэр. Нөгөө юунд тоглосон шүү дээ ойлаа. Оо нөгөө Crash Landing on You-гийн Монгол хөлбөр. Тий. Юу вэ? Story movie тий. Story movie. Story movie гэдэг нөгөө тэр нэг тийм нэг юм жижигхэн богино хэмжээний кинонууд тахгүй. Тэн дээр нөгөө Crash Landing on You дээр нэг юм лама байрал тий. Лама ийм илүү байрал тий. Чи бол гэхдээ тэр юутаа нэг охин дээр амар адилхан болж байгаа байхгүй ингээл тий ингээд хойч солонгосын нэг юм үжиглэнтэй хөөрхөн охин болж байгаа байхгүй. Тэгсэн чи би хойч солонгосын нэг юм цэргийн хүн болж байгаа байхгүй. Яа та тий. Нөгөө цэргийн хувцас нь багдцсан. Язаац тий. Яа та тий. Инээд юм шүү тэгээд инээдтэй. Тэр ихтэй Нийт миндүүлээсэн тий. тэр ихтэй ингээд яг адилтгсан нэг тийм байс тий. Ер нь бол төстэй л үлээ. Бид нэр чүчүүд намхан лээ гэдэг байна. Чүчүүд намхан. Чүчүүд намхан дуул байл. За ангийнхнаа сонь сайхнаас яа та. Болсон гой процесс байгаа та. Саваас танаагийнх юм бол одоо ингээд нэгдүгээр курсд байлаа. Бид нэг оюутнууд ч ингээд өлсөж жоохон би ч одоо ингээд нэг ходоод модоод ааруул усанд хийгээд нэг усны савн дотор ааруул наалгуулчихна. Тагтагийн амгуулж. Ора алаа тэр нөгөө савн дотор байгаа ааруулж авах гэж өөрөөсөө. Тэгэл ер нь бол нөгөө дөрөв хөлтөөгөөс ширээнээс ус тэл идлээдээ гэж. Нэр оюутан багтай нэр гойдж өсөлдөг байж. Гэр амир хоол тий. Гэр хоол. Гэхдээ яг бас нэг тийм нөгөө оюутны карт гэж үүдэг байсан шүү дээ. Ингээл карт нэг 3000 төгрөгийн үлдэгдэлтэй карт хол яг нэг ATM-ийн хажууд ингээд зогсож байдаг суусын үүднээ. Хөшөө карт нь чи мөнгө өнөө гээл дөнгөв. Дансан дүн байхгүй. Хэдэн төгрөгөө шалгачих гээл. Тэгэл нөгөө хүүхш ингээ шалгангууд нь 1200 төгрөг байна мэн гэл үлдэгдэл 1200 төгрөг гэдэг шүү дээ. 1000 авчих гээл. Шууд картаар шууд зурулаад данс руугаа хэлгсээр байгаад 30,000 төгрөг босч шүү дээ. 3 4 5 хүн гэтэл 30,000 болчихж байгаа. Тэгээд хоол аваад чинь. Ямар гоё юм бэ. Оюутан байхад ч бас яалчгүй одоо тэр насандаа байд юм шиг юм. Одоо тэр 17 18 нас гэдэг чинь өөрөө бас нэрээ чоны ходоодтой нас шүү дээ. Тэр чинь юу ч юм. Тэр үедээ цагийн дараа хэд шингэсэн бэ тий. Тэгэл бодолтой. Тэгэхээр ямар сандаа зүгээр нэг гоймон идэхтэй нэг юм твтээд гоймон дотор нь ролт ингээд нэг тустай юм шар юм ууттай гоймон байдаг шүү дээ. Зүгээр нэг гоймон тэр чигээр нь л идэлтэй тий. Нөгөө гоймонгоо задлаад усаа хийжээ дээр нь нөгөө ролтонгоо задлаад аривжуулаад байгаа. Тэгээд тэрийг нэг хийчээд таглчаад энэ гартаа нэг наполеон барьсан. Тэгээд гоймонтой наполеон идэж байгаа. Гих зэрэг манай их тагтаж амар заавал шүү. Манай их чи ингээд гутал мотлаа ингээд тайлан заяа. Йоо тагтагийн тэр бандгаар үстэй хөл нүүрэн дээр ингэж ингээд бодлоо чи. Ой гэдэг. Ой сирээ. Мэрэгжил дээр
ундаж шүү дээ. Аха. Тэгэхэд л нэг юм гар ингээд энэ удаагийн хахад тагтагийн бамбур үстэйгүүл. Тэгээд нөгөө тийм л хүмүүс илээ шүү дээ бид. тэр жүжигчний ангийн оюутнууд болохоор тэгэл бас бүр нэг тийм ойр татна нэг юм тухайн үед л хөрх ингээл өөрсдөө маазарж जैन гоё байна таа л гэж боддгоос юм шиг. Одоо ингээ бодоход Одоо ямар цаваа юу? ямар тэнэгч байсан юм. Маад самтлагийн ахлагч хин юм бэ? Маа самтлагийн ахлагч одоогоор бол би. За. Тий өмнө нь бол манай жанчив байсан. Тэгээ жанчив маань ахлагчаа өгөөд би ахлагч аваад маа самтлаг ерөөсөө яг уран бүтээл хийсэнгүү. Тэгээ ахлагчтай байна уу гэж бодоод байна. Төмрөөс ахлагч болж байгаагүй юу? Тий цаа чин ерөнхийдөө бол баг нууцсан л та цаа чин. Хамаг л юм ингэсэн зогсчихдаг ш. За одоо цаа чин нөгөө маскт байгаа. Тэгсэн чинь нэг тим юм ярьжсэн ш. Маазын тагта биш маазын төмрөө маскын ирээдүй гэсэн. Яа. Тийм үг хийсэн шүү дээ. Гарагцтай. Шоуны хамтран ажиллагч Мина. Одоо ч маа самтлаг маань дөрүүлээ одоо бас тэ кино урлагт бас гоё өөр өөрийн өнгө төрхөөр те бас айгүй гоё байна. Манай жанчимч гэсэн хид хідэн киноны одоо ерөнхий найруулагчаар те өөрийнхөө уран бүтээл. Тий цаа чин одоо яг тоолсон 10 киноны найруулагч. Хүү эн чинь бас хөдөлмөр шүү те. Тэгэхээр бас би бас тэгж бодохгүй маазаараа бас нэг тийм бас би дурламаар нэгээр кино хийсэн шүү дээ тий 16 бас тийм үзэгч бас хүлээдэг бас тийм байж магадгүй яагаад гэвэл эргээд нийлээд одоо үзэгчдэд одоо бас гоё бэлэг барьдаг юу айгүй байж шүү дээ тий. Тийм бодол байна уу юу яах вэ? Одоо тэгэл хувьдаа бас юмудаа хийгээд бас ингээд тодорхой хэмжээний бас хүн амтан мэддэг боллоо. Тэнгүүт одоо ерөнхийдөө бид гурван ярьж байгаа юм бас яг тийм байна. Ядарч ингээд одоо дууны уран бүтээлээ одоо жишээлбэл хийдгүү маа гэхэд нэг кино ч юм уу те нэг юм одоо киноны уран бүтээл рүү бүнд оруул яадаг бэ гэсэн тийм ярианы төвшин дээр явж байна. Гэхдээ ер нь мэдээж за тгий ингээд бүгд ингээд окей гэх юм бол асуудал байхгүй. Тэгээ мэдээж нөгөө нэг ингээд бүх юм чинь ингээд нэг юм чистний ингээд ажил болохгүй бол тий нэг сэтгэлийн хөөрлөөр те ингээд шийдэж болохгүй юм л та. Гэхдээ яг цаг хугацаагаар асуудалгүй болчих байхаа л гэж бодож байна. Одоо тэгээ нөгөө оюутан байх үеийн ч юм уу нөгөө төгссөн байх үеийг шиг шууд энийг хий гэж сэтгэл хөдлөлөөр орохоос илүү бас нөгөө гэр бүл гэдэг юм айгууч болцсон тий. Нэг нь ингээл үнэхээр ормоор байхад ингээл 3 охиныг ингээл наашаа цаашаа болно гэдэг чинь айгүй их цаг хугацаа ордог тий. Одоо жишээлбэл тастаа аав ээжүүд болцсон. Тий. Тэнгүүд нөгөө дуу муу хиймийгээл одоо яг дуу хийжсэн үедээ болохоор яг ингээд ойр ганцаараа тий. Аран зал тий. Бараг л нөгөө миний нуруунд дээр одоо бараг л салхинаас өөр юм миний нуруунд дээр байдгүй энэ төр гэдэг шиг тий. Одоо юу л байна тэрийг хийдэг. Тэгээд нан хончи гэдэг бараг л тий. Тийм байсан. Одоо бол яалч ингээл гэр бүлтэй болцсон ингээл бүглүтэн одоо ингээл өрхийн дөргөн байж ингээл наашин цааш нь яваад ингээл нэг 5 3 4 ингээл ингэж одоо болохгүй л байна л та тий. Тэгээ мэдээж нөгөө нэг бүх юм чинь нэг хин нэгний юмар ингээд хязгаарлагдж байгаа учраас тэгээд одоо л харин киноны уран бүтээл маазаараа бас бодож байгаа тэгээд тэрийг бас гоё уран бүтээл гарч ирнэ гэж бодож байна. Тэдний хувьд бол миний одоо хамгийн анхны киноны тоглосон киноны битээр нөгөө алтан партнер одоо нөгөө юу найз охин залуу тий. Тэ баг нэг сүрт үнсэлж тоглож байгаагүй зүгээр л айгүй гоё ингээл хайр дурлал сцен тий. Ямар кино лээ? Улаанбаатар би чам тайртай гэдэг. За. Киноны гайсын төгсаах найруулж ирсэн тий. Тэр киноны хамгийн анхных дахиад бас story movie дээр бид ярьж бас юм хайр дурлалыг. Тэг ер нь бол нөгөө нуруу муруу ойролцоо болохоор ингээл нэг тийм юу болчтой юм шиг байгаа тий. Би чинь тагтаад тавлаар их туранхай муранхай хааж байна тий. Жижигэн би чинь партнер ер нь эмэгтэй партнертай тоглох юм бол нөгөө хүнийг айгүй их шидэж өгдөг байхгүй яа. Туранхай муранхай айгүй өндөр тий. Нэг айгүй жижигэн өрөмөртэй салаах шиг л харагдаж өргөдөн. Тэр нэрээ хамгийн анхны кино байх шүү дээ. Миний ч бас тийм. Чиний ч бас анхны кино тийм. 15 онд тийм. 15 онд оюутан болоод төгсөөд бид нар тоглож ирсэн. Бөөндөө одоо манай үе гэж хэлсэн. Бөөнөрөө тоглож ирсэн.
тийм кино байгаа. Анхаа буйнаа одоо энэ нөгөө завгүй лууя Лууя мууя гэх лууя ч манад туслахаар яваал хэвээр. Тий. Хичээгээд манай цэнгэл мэнгэл гэдэг бөөндөө. Лууя эдэр ч одоо танаа доош нэг юм уу хоёр юм уу? Хоёр доошоо. Лууя ч хоёр доошоо тэгэл. Янзын групп байсан. Тийм групп байсан. Тэгээд тагтаага одоос миний дуртай яг кинон дээрээс харах дуртай тийм жүжигчид гэж хүнд идэв шүү. Тийм миний бас дуртай жүжигчдийн нэг бол яалчгүй тагтаа ингээл амар гоё. Партнерын хувьд бол ингээл айгүй гоё тоглолдог ингээл ингээл гэс юмнууд ойлголцсон. Тэгэн гота ингээд жүжиглж байгааг нь харахаас гоё идэг. Эндээ аваас дэр ч гэсэн сая айгүй гоё байсан. Найзаагаа харсан ч гэсэн ёо. Баярлаа. Тэгээ бид нар ч нөгөө ингээд ажил одоо би ингээд эмоц гэж баригад гэж явж байгаа л тагтаач гэсэн ингэж явж байгаа л одоо нэг газар нэг ямарваа нэг юм дээр уулзсан гот яг л өчигдөрхөн салсан юм шиг энэ уур амьсгал яг ингээд хэвээрээд хаанаас ч хамаагүй уулзвал юу ч хамаагүй яриад инээлдэл энэ бас ингээд амьдралын бас айгүй гоё мөч гэж би боддог. Тэгээ тагтаагийн хувьд ер нь бол яг амьдралын хамгийн гоё чихэрлэг тэр кэнди тэр мэдрэмж нь ер нь яг юу идэм бэ? Тэр Одоо бол яг л тэр нэг гурван өрөө байрандаа л байна. Яг нөгөө гэр бүл гэдэг зүйлтэй тий. Яг чихэрлэг бүх тэр нөгөө нэг сайхан гоё амьдралын амтнууд одоо яг тэнд өсөж тойрнож байна. Яг тэр дунд ингээд цуг ингээд тэр болгоныг харж тэр үйлдэл нь л айгүй гоё тийм амттай санагдчихэв. Угаасаа одоо тэгэл хүн чинь нөгөө нэг ингээл ажил гэдэг юм бол тэгэл ажиллал хийн шүү дээ тий. Заавал гэр бүлтэй бас нэг цаг зав. Ер нь бол энэ нэг жоохон байж байгаа гэр бүл рүүгээ л яардаг болчтой юм байна. За одоо яаш гэртээ өнчөж. Тэгээд гэртээ байж гэнэ үү? Гэртээ байж гэдэг үг л ер нь бид нар нөгөө мэрэгжлийн онцлог болоод нөгөө кино шигүү байхын үедээ бол яг гэртээ илүү цаг хугацааг өнгөрүүлэхийг бодож байна. Тэгэл хүүхэд юм байл шүү дээ. Тэгээ гэр бүлийн тэгээ эхнэрийн хайр халамж тэр болгоно л айгу тийм гоё санагддаг юм байна. Амьдралын хамгийн гоё моментууд. Тийм, гоё моментууд. За ингээ бидний мэрэгчлэн ингээ амар завгүй. Тэгж байгаа ингээ нэг охтуудынхаа нэг юм нандин гоё мөхчүүдийг ингээд нэг мэтгэл ирэхэд хөлд орсон тий. Тий харин. Яаж хөлд орсон бэ гээл тий. Зарим үедээ ингээд явж байгаа одоо нийслэл хүүхэн кинонд ч 2 3 жил явлаа шүү. Тэглэн шүү дээ. Тэгээ намар тэнд ингээд байж байгаа буцаад өрөөдөрөнгүүт юм ярьдаг болцсон ч байх шиг. Тэгэл дараа жилэндээ явангууд хөлд орсон ч байх шиг. Айгуу хэцүү. Тэр нөгөө яг кино шийдэх үедээ бол тэр болгоныг мэдрэхгүй байгаа ч гэсэн зарим талаараа өгөхөр бид нар чинь ингээд өдөр өглөө болгоо очоод уруугаа дараал те. Тэгдэггүй учраас ингээд өглөө босоод аав нөхнийгөө өгöd тэгээ ингээд аав нь ингээд игээд бас нэг талаараа байвал бас тэр нь айгуу бас гоё юм шиг. Тийм. Миний мэдхийн тагтай айгүй тийм жоохон байхасаа ч гэсэн айгүй гэр бүлсэг штеп. Өөрөөс айгүй олуулаа. Тэгээ нэг ах トゥ олонтой. Тэгээ айгүй гэр бүлсэг. Тэр зүйл чи одоо байгаа яс гэр бүлд яг тийш тусч гинөө. Тэгэл айгүй ингээл охтуудаараа ер нь одоо ингээ харж байхад гэр бүлэрээ аялье. Гэр бүлэрээ ингээ охтуудтайгаа инглээ айгүй их тийм пост харагддаг шүү. Одоо ч яг нөгөө нэг хүүхд сая бол ингээд нэг 7 хоног явчихад ирж байгаа байхгүй. Тэнгүүд хүүхдүүдийн тэр анхны мэдрэмж одоо л яг тэр манай том охин ч юм уу яг тийм гоё ямар гоё. Тэгээд онгоцонд анх удаа сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг ингээл Larson Gentleman гэдэг шүү дээ. Тэсээ даг үсээ форс дэт фонк. Тэгсэн чинь шууд манай том охин гараас барьчлаа. За. Тэгсэн аава шууд өөлөө заяа. Шууд өөлөө заяа. Нэгдүгээр хүүхд. За. Larson Gentleman. Нөгөө нэг онгоцны үйлчлэгч нь ингээл нөгөө бүс мөсөө ингэдэг шүү дээ. Ингээл. Тэгсэн чинь манай охин шууд өөлөл. Яаваа миний охин гэсэн чинь. Хөрч байгаа дэлбэрчүүл яах юм. Тийм үү. Тэр нөгөө яаж ч нөгөө ютубер бас үздэг юм уу ингээл тэр юмд нь очт юм шиг байгаа. Тэгээд тэгсэн чинь манай 3 настай нөхөр чинь let's go гэж үгээ заяа. 6 настай өөлчихэд 3 настай ингэж үгцсэн дээ. Яг тэр болгоод ингээ харахад хүний үед амар гоё санагдаад ингээд. Нэр энэ болгоныг л гоё ингээд. Гэтэ яг ингээд одоо бол ингээд аялахад бол яг насны аягүй хөөрхөн ингээд өсөд гоё болох юм шиг байгаа. Гоё дурсамжийг өөртөө мэдээд тий. Түүнээс бүр багтаа явах юм бол яаж яасан хідэн зураг үлдээ шүү дээ. Тэгээ шүү дээ тий. Одоо айл болох л жоох аялыг л бодож.
Анхны аяллаа хой сонь сайхан яаж ийн одоо гадаад орныг яаж хүлээж авч амар хүлээж авт юм лээ. Шууд буугаад энэ хятад хүн үү? Энэ хятад хүн үү? Тэ миний хүү хятад хүн үү? Би юу гэж ярих вүлээ? Юу гэж ярих вүлээ? Миний хүү ни хаа гэ. айгу. Тэ. Тэгсэн чинь манай гурван охин Монгол буухтай ни хаа. Өвөө тоссон чи. Hello гэдэг. Бас өөр Монгол гэдэг ба. Хүмүүс ингэ нөгөө усан парк маркет тоглож байгаа ингээд харангуут. Монгол. Монгол гэдэг. Монгол омгшлэн байж шүү дээ. Тэгсэн хятадч нөгөө монгол гэдэг шүү дээ. Тэгсэн чи Монгол гэдэг. Жоо хайсаар. За тагтагийн хамгийн айж явдаг ямар амьтан бэ? Одоо би одоо хулганаас айдаг. Тэгсэн чи манай охин тэгж байна. Аава надад муур аваад өгөөч гэсэн. Аав нь харжилттай штэ гэж. Тэгвэл надад тэр нөгөө усан гахаа билүү. Хамстер үү. Тийм. Тэрийг аваад өгч. Аав нь хулганаас айдаг. Би чи хулганаас Бас сүнс. бүр сүнс бүр ингээд алга болчихдог байхгүй. Тийм. Амар айжтай. Чи тэр нэг юм харах шоу монд ороод байгаагүй лүү? Над руу 4 удаа ирсэн. Йоо. 4 удаа ирсэн. Нэг нь хоёр нь ярихтаа чи их нэртэйгээ очихоо. Тэгээд үгүй би танад чинь хулган байгаа. Хулган байгаа. Тэрийг ингээ зөрүүлчих болд юм аа. Өтөрхөө морхоо болгочих болд. Үгүй би та нар энэ чинь худлаа шууд ингээ дээрээс асгачна гэж хэлсэн. Тэгээ өсөн одоо тэр киллер караоке гэдэг централын. Тэгээ баан дотор дуулж хулган яваад байгаа шүү. Яг тэрнээс дахиж нэг ирсэн. Үгүй. Хулган чи зүгээр амаа явчихдаг. Яа. Ингээд биендээ хурж өгөөл өгөхгүй. Үхэн. Яаж байгаа тийм травматай болсон юм? Би ингээ хүүхэд байхдаа тэгсэн байхгүй юу? Зүүнсланд байдаг шүү дээ. Зүүнсланд байж байгаа юм амбарт. Манай ээж чинь наран туулаа зогсож мөксөн том юм цагаан гутлаа байдаг шүү дээ. Эсхийг. Тийм шүү дээ. Эсхийг гутлаа ингээд ээж ингээд амбарт дотор тавьсан байсан байхгүй юу? Өвлийнхаа. Өвлийнхөө. Тэгээд намар ингээд сасмаас орсныхаа дараа миний хүү ороод Амбар дотор готлаагаад тэр гэдэг. амбар дотор ороод тэр эсхийг гутлаагаад ирэх ч гээл. За яа гараа. Тэгээ таавчтай орцсон. Би аваад ирээч гэж гараад хүсэн биш. Тэгээд яаж гээл. Таавчтай ороод таавчтай тайлал нөгөө эсхийг гутал руу чинь ингээд хөлөө дүрсэн чинь яг 5 шиг юм гөлчгий заяа. Яг нөгөө дотор нь төрөөд ингээд зүгээр арцганж байгаа юм чи улан доор. Гэл. Нөгөө гутлаа шидсэн чинь зүгээр ингээд хулганууд ингээд. Яа би зүгээр тэгээ шокнд орсон. Нэг хулган 5 охинтойгоо. 5 охинтой. Яа. Тэгээ тэр нь ингээд хулганы гөлчгийг яг ингээд харж утсан уу? Үтсэн. Бүр ингээд Ийм жижиг уулаа юм те. ийм жижиг юм заваа бүр. Тий заваа. Ус ингээд яг ургаж байгаа. Яа тэр өстой. Амар заваа. Тэрнээс хойш бүр амар айд. Тэгээ дуурна. Ёо. Тэгээ дээр үчи нэг хулганы хавх байхгүй нэг юм юу гэдэг юм бэ? Шатрны нэг хайрцагтан дотор ингээл юм твкэлцсэн. Тэгээ шатрны хайрцаг дотор чи ингээл унтахтаа ингээл орныхоо өндөд ингээд твклээ тавингууд маргааш өгдөө шатрны хайрцаг хаагдсан. Зочин орчиж байгаа. Тэгээд манай аав шүү барьж авчаад ингээд сонсонгууд дотор нь байж тээ. Дөнгүүд сайхан сэгсэрж байгаа л гаргаад тавьчих. Тэгэнгүүт ингэсэн байгаа юм чи. Йоо. Уур мэрэгчлээ агнаар болсон юм шүү дээ. Яа харин гөлчгийг харсан хүн яг тэгдэхгүй юу? Гөлчгийнээс одоо манай охин сая тэр амтны хүрээлэн биш нэг зоо парк юм уу жижиг нэг юм үзлээ. Тэгсэн чи тэр нөгөө усан гахааны төлнө гэдэг нэг юм жижиг басдаг юм байна. Тэгсэн яг аквариумынхаа нэг шилэн дээр нь очсон манай охин. Ямар хөөрх юм бэ? Аав нэг атдаг. Үгүй. Тэгээ надад аваад өгөөч гэж үгүй минь хөө. Тоо худлаа шүү наа чи. Тий. Охиныхоо холбоо үзлээ. Тий. Бараг. Яа нэг тэгээ хулганаас яг травмат зүүнж яг хулганаас тэр ч яг нөгөө трама гэдэг үү? Яг трама тий. Трама юм байна. Ямар сандаа бичлэг үзэхээр л зүгээр калтчих. Харин тийм ээ. Бүр үнэхээр заваа. Манай над руу манай бямба төрсөдрийн төргий гэдэргээл нэг юм юуны зураг явуулчлаа. Нэг юм бэлгэний ингээд дарангууд бичлэг явд юм байна л та. Тэгэл за гэл дотор нь айгууг анд найс минь чамдаа ингээд бичлэг байх юм болов бодсон чинь дотор найсан чинь нэг юм цемд ингээд сөхсөн чинь дотроос нь
80 хэдэн хулгана харж байгаа тийм бичлэг болсон. Авлаа чам. Та кофе өгöd ингээ өгöd ингэсэнгээл 5 нөгөө 5 Яа тэгвэл нэрээ. Зүхамар авчих уу. Яа. Тийм л аимхай хүн байна да. Манай тагтаа. Тагтаад одоо ингээд гой тайзан дээр ч юм уу гой хамтлаг орж ажиллая гэж боддог. Бодол байдаг уу? Байлгүй ах уу. Би чи сая нөгөө маскын Маазын тагтаа. маск орсон бохгүй юу? Орсон юм уу? Орсон шүү дээ. Би чи нэг контентэнд Аа, ороод тэндээ бүр ингээд заа ингээд маазаас маск руу өнтер гээд явсан бохгүй юу? Тэгсэн чинь тэрнээс хойш тоглолт баг 5 6 жил завсарлаа. Ковид. Тоглолт моголт хийхгүй болоо тий. Тэгсэн чинь энэ тагтаа орсноос хойш юу манайх тоглосонгүй тэгээд баг тийм яриа. Тэгээ сая 9 сарын тоглолтод орох гээд би бас наашин цааш нь ажлуудаа наашин цааш нь ярьж байгаа. Тэгээ нэг өдөр яг тоглолтод очичингуудаа за өнөөдрөөс эхлээ бэлтгэл эхлэе гэж яагаад би маргааш нь нөгөө хүмүүс рүүгээ яриа за ингэж ингээд нөгөө ажлаа ингээд би хойшлуулах нь гэсэн чинь яг ч хойшлуулж болохгүй болчихгоо за тэгвэл энэ удаагийн тоглолтноос энэ болоо дараагийн тоглолтод орё доо гэж бодоод болцсон. Тэгвэл одоо хавраас тагтаагаас маскын тайзан дээрээс харах нэ тий? Харах баха. маа Ер нь бол ингээд одоо ингээд Маазынх нь ингэж байгаа юм шүү дээ. Эхлээд нэг хүнээ оруулаад ингээд маскыг ингэж бүслэж одоо тэгээд энэ хоёр нийлээ жанчвыг авч авч байгаа. агаад Дараа нь тамга тэмдгийг яг окей болгосон үедээ MC-х магнаа ах эдрийг нэгээр нь яах юм бэ? юм шүү дээ. Та уугаад байна. Одоо энэ та энэ партиас гарах гэд. Гурлаас цуц. Бид нар бол нэг цөм. Би сая яг тоглолтыг харсан төмрөө яг ингээд нөгөө юу роуст энэ төр яриад ер нь бол жоохон ундах тал руу орсон байна. Маазын тийм алсын бодлого байна. Тэгээд ер нь ингээд үйт ингээд найз нөхөд одоо ингээд хамт кино шиндээ одоо найз нөхөд бүгд л одоо ингээд одоо танах жишээлбэл эмоцтой ингээд одоо манай энэ даавсаас тавч ингээд за би хамтлаг руугаа явлаа гэдэг энэ чи айгүй ингээд хэцүү заяа. Ингээд цогтоо эмоц руу явна. Пиржээ маск руу яваад нөгөө хоёр X зүс рүү яваад өгнө. Тэгээ би энд за би тэгвэл аллаа. Би тэгвэл аллаа гэнэ. Ер нь бол тэг тайзны тэр гоё амьд мэдрэмжийг авахыг айгүй хүсдэг. Аха. Тэгээ нөгөө ингээл та хэдэг тайзан дээр тоглож байгааг хараад тэр зэрэгтэл ингээд гоё ялгадаж байгааг хараад яг өөрөө зэрэгтэл суудсан. Би энд байсан бол тэ ингэх юм байх юм бол тэ гэсэн бодол айгүй их төрдөг. Тэгээд сая удаа жишээлбэл эмоцийн тоглолтыг үзэж яхад манай гоцол дээрээс тэр нөгөө камерамен нэг дээрээс өгтлээ. Тэр нэг юм юу хуух авдаг нэг индиа. Хөтөж тоглохоор гэдэг чинь явж байсан. Харин тэн дээр эндаа бол тэгэл ойролцоо төстэй юу вэ бүгдийг тэгэл чихэж үзээ. Энэсний навж үлдээл энийхгүйг нь хасаал. Тагтаа одоо амар олон X-тэй юу? Мэдээ шүү. X-мэс айхгүй шүү. Байхгүй шүү гэдэг. Би 3 охинтой хүн шүү. Би 3 охинтой хэрэг өмнө үлдэж үзээгүй байх юм. Гэ зүгээр тагтаа X гоо зүгээр амар юу? Миний бодлоор жоохон дурламтай. Тэнэза. Оо. Үгүй ер нь зүгээр ингээл октод могтод шохорхон штэ. Тэгээ штэ тэр чинь. Оюутан байхдаа. Тий, оюутан байхдаа амар романтик штэ. Тэ? Романтика. Одоо манай ихлэр үзнэ. Яста романтик штэ гэд. Цаач бодсон сууж байгаа. Нэг цэцэг яриад энэ тэнд яваад байдаг. Яа би бод хүү андуураад байгаа юм. Ямар цэцэг вэ? Чи бэлгүй дээ чи юу яриад байгаа юм бэ? Тог шоу. Төмрөгийн цэцгийг би барьж авсан юм аа. Өвчлээ. Төмрөө байсан байх шүү. Чи романтик хийхгүй байгаа юм. Зайлж. Романтик хийхгүй байгаа юм. Би чи романтик хийдэг. Чис нэг тэр романтик байгаа юм биш үү? Бага болоод энийг гэдэг шүү. Ярьцэлт одоо тийш юм ярьдаг нэвтрүүлж шүү дээ.
Нэг суун амраахаар нэтцэн өөхөлээ тэр яа юу хэлээ. Оо ямар киноны одоо гол гол юм итмиг. Заас тоглосон юм байна. Ёо. Тагтаас нэг бодлын ялгаш нэр явжсэн тий? Амраахын кинонд явжсэн тий? Оюутан бахта. Ер нь бол аюу олон кино сууд гэрлийн туслах, гэрэлтүүлэгч гээл. Тэгэл ямар сандаа нөгөө амраах чи оюутан сууйс дорог гэсэн бөхгүй. Бодлын ялгаш тавьж байгаа. Ахаа би жүжигчин болмоор байна гэсэн чи. За болоо мэд үчи юу? Царайгаар ийм царайтай яаж жүжигчин болдог гэдэг. Амраах тэгж байгаа бөхгүй. За. Тэрэгтэй чи зүгээр яг гоё юм. Киноны ари ард гэдэг зүйлийг бац гэдэг. Тэгэл би чи нэг жоохон сэтгэлээр унаал. Тэгэл за амраахын үг чи яах вэ гээл шууд шалгалтаа өгөөл шалгалтанд тэнцчихдэг байхгүй. Хийнэггүй ч гэсэн. Тэгэл тэнцчээл амраахаа би сууйс орсон гэдгсэн чинь баяр хүргэе мэд үү. Тэр нэг гоё. Тэр нэг Бол гэж хэлсэн чи гів баяр хүргэе. Тэнгүүч би болох юм байна л. За нам горцолж ирсэн юм байна. Та тэр үедээ болгоцсон мэт. Тэр үрдэ болгож. Одоо юу гэдэг гэрэлтүүлэгчээр те туслахаар одоо тэгж ажиллаж явах үед одоо бас дотороо л үжээ ингээд жүжигчнэр бас ингээд төсөөлтөд болдог болсон байсан биз дээ. Тийм шүү дээ. Энэ цаг хугацаанд хэрвээ одоо Тийм. энэ хугацаанд Гэрэл мэрлээ тавьж байхдаа ингээд текст нэр. Би зүгээр нэг юм анзаардаг байхгүй. Болд эрдэнэх нэг зурганд орсон юм аа. Ямар кинонд лээ. Тэгсэн чинь бүр ингээд 2 3 хуудсан юм ингээл текст ингээд чийжлээ суугаад суулгаал. Тэгэл за окей эхлэе гэл. Тэгсэн чинь нөгөө юу гэж юм дор нь явлаа. Би бүр гайхацсан. Энэ яаж энэ үгнүүдийг суулгах ч ба те. Энэ байж боломгүй юм шүү дээ те. Тэгсэн чинь угаасаа ингээд айлч ингээд болдгол юм байлаа шүү дээ те. Яг тухайн үед бол ингээд ямар аим энэ тусдаа өөр скил байна л гэж бодоод ирсэн байхгүй. Тэгсэн чи яалчгүй л утгыг ингээд хөөгөөл харилцан яриад. Тий. Гайхал бүр шүтсэн. Амар шүтэл. Амар шүтсэн. Тэгэл ямар нэг ингээд хүмүүс ингээд одоо жүжигчдэр зурганд оронгууд л хараал гэрэл мэрлийнхээ ингээд каблээ зөөж явахтаа л энэ дэр энэ цагдаад хэн тоглох вэ Монголгоо гэхээр би хажуу галсан каблээ зөөгөл. Тэгээ ингээд харангууд хувцсан айгу томдчих юм аа гэж жижиг намхан болохоор тухайн чинь турхаа байсан. Тийм шүү дээ турхаа байсан турхаа. Тэгээ хувцсан айгу ингээд том юм нөгөө өмнө роос мангар урт мөр тэ. Тэгээс хасан шүү дээ. Хасч болох чинь түрээсээ хувцсаж байгаа. Тэгэхээр чинь за гэл. За аяас нь месси хувцсан таарахгүй. Аяас нь месси. Уул нь шүтгдэг тэр нууцыг бол мэдчихэд байгаа тий. Ямар нэгэн байдлаар ингээл симхий гарах уу яах вэ яах юм их бол гэдэг. Чи хэцүү ингэ тоолсон юм уу? Юу ярьж байгаа би чинь баг голдуурынхаа дараагийн дүр шүү дээ. Хэцүү ангийн бэлгүүн дөлгөөн тэгэл хэцүү ангийн би чи бүрнэ гэдэг юм шүү дээ. Бэс юу ярьж байгаа юм бэ? Бүрнийхэр одоо хойд үзчихсэн хүмүүс нь таних уу? Танилгүй байдаг. Бүрнэгээр танихгүй. Таван харын фракс гэж байгаа шүү дээ. Багштай хахуул махал өгдөг тийм дүр өгөхгүй. За. Бас юм хийгээд ч үлээ. Тий, тэр чи бас нөгөө таван хар юм ямар сандаас тэр кинонд бас шалгараагүй тухайд амар хавар байсан юм чи харалцсан бохгүй бүр. Барьцааны сангаа жохор нэг өдөр өвсөн чинь тас хар болоод. Тэгсэн чи маргааш нь төмрөө залгаад өгшөө юу яа. Үнсэл хэвсэр хэцүү ингээ проп авч байна. Тэгээ гоод очсон чинь зохиол дээр нь 5 хар гэдэг нэртэй тийм 5 хар хүүхэд байх хэрэгтэй байна л. Тэрний азар нэг нь болж хараад. Тэгээ тэр кино тоглосон байхгүй. Тэгээ миний дүрнүүч амар их байдаг шүү дээ. Тий. Нөгөө нэг Netflix-ийн цуврал дээр нэг охин тоглосон байгаа байхгүй. Тэр нөгөө ерөөс гол дүрийнх нь араар ингэж яваал зүгээр ингээд нэг хоёр гол дүр нь ярьж ангууд хажууд нь ирж хоолмол идэл нэг ямар ч текстгүй нэг массын дүрээ тийш тийм дүр тоглосон байгаа байхгүй. Тэг ингээд рил хийцэн. Би энэ гарч энэ миний үс байна гэдэг дандаа энэ тал болоо. Чи тийм рил хийгээд байвал таалах юм шүү. Хийцүү анги дээр. Кино болгон дээр юм. Энэ би гарч юм. Одоо энэ царай нь бүр тод гарна гэдэг. Тийм үр яг тийм рилээс. Амар гоё. Үгүй Америк охин. Netflix-ээр хийж байгаа чинь. Хөөрг юм аа тэр. Амар хөөрг
минь заяа бүр Netflix-ийн сериал энэ би вэ? Энэ би вэ? Би бүр хин яагаад амтлагсан чиг үүс мэс цаашаа хараа сууц охин мохны цаана энэ би вэ? Тэр шиг хизээ ингэдэр тийм юу вэ? Амар гоё юм байна тий. Өөртөө хадгалаад авчих штэ дараа. Би багшигаа хор өгтөн. Багшигаа яадаг гэлээ. Багшигаа яадаг гэлээ. Хахуулдаг. Хахуул өгтөн. ингэсэн үү? Амраахын кинонууд нэр гэрэл мэл тусцсан. Яг тэн дээр амраахын кинонууд би яг тийм баг байдаг байхгүй. Ингээл за ингээл нэг юм 90 сая төгрөгөө ингээл авчаал голын ирэг дээр нэг юм ширээлсэн тий. Тэгээ за найзуудаа гэх нэг тийм юм хүлээ авалтын хэсгүүд байхгүй. Тэгээ гигүүндэж бураасгаал. Дайлны амар том опшн тавьсан заяа. Тэсэн чи тэн ширээнээс би нэг пив аваад босгүйгээл. Яг тэр нь амар тод гардаггүй. Царай байхгүй заяа. Юм нөмөвцсөн. Хэд биш тэгээд гэдэг шиг л. Тийм юм үстэй гоё хүмүүс дүр амар хөрхив. Ягс өөрөө хийжсэн уран бүтээл хийжсэн тийгээс хадгалаад аавна гэдэг чи өөрөөс айгүй гоё шүү дээ тий. 650 гээд кинонд чинь бас би тоглож ирсэн байхгүй. Тэгээд бас бэдэггүй. Яг л одоо заадаг шиг. Заа гэсэн ч байхгүй ч одоо бүр яах юм бэ тий. Энийний хойно нөгөө хиний нөгөө зориг мөргөнд орсон тий. Тий. Уг нь бол 650 ингээд яаж байгаа байхгүй. Тэгээд шалгалт авч байгаа хэсэг. Одоо тэр чи одоо бид нар бол өгцөн нөхцөлтэй шалгалт авч байгаа. За тэгэхэд шалгалтын дээр юу болдог вэ? Болдог шүү дээ. Ингэдэг би бол тэгээ шууд дүрээ те. Би бол муу сурдаг. Би шалгалт болохоор л ингэдэг. Он сурдаг маань тэн сууж ийн гээл. Яг зураг авал эхлэв ингээл цаас ганцаараа л би шидэв. Нөгөө бусдууд чи нөгөө нэг хүүхдүүд бас нөгөө очир зүг те ингээд. Тэр он сурдаг авсан. Бас те ингээд дугаал найрчаас нь айгаад ч гэх юм уу те. Өө би ганцаараа л өндлцөл. Гэсэн найрс нь өө чи бол бити яагаад гэдэг. Нөгөө гол дүрийн уртлын нүрнийг нэг ингээд нялаад байна гэдэг. Араас нь гарч ирээ. Цааш. Тэгээд бүр дээрээс нь ингэж амар нэмж нэг юм яг. Яаваа ой. Яаваа гэдэг. Бид тэр ямар кинонд хамаарлаг үү. Мангар удаан аваад тэгж удаан авах ямар ч хэрэггүйс мэл дараа нь тэрийг бодсон чинь нөгөө нэг хим бос сургалтын төлбөр яасан бэ гэж гараа явж байгаа тийм л юу байсан бэ гэсэн чинь дээрээ амар хүүхдүүдэд чимээгүй болох гээд шалгалт авчна гэж хэлсэн. Тэгээ оюутнууд ч нэг ингэж чимээгүй ингэж суудгүй шүү дээ. Тэгсэн чи яг амар одсон гэсэн тэгэл Яг шалгалтыг авцсан. бид нар ангиар ороод суудсан. Би жүжиглээд бүр нялга шаага баруун дүр аваад тий амар хүн чинь яг нэг тийм Америк мөрөдөлтэй байдаг шүү дээ. Гинт одоо мөнгөтэй болно. Одоо би чиний одоо тэр бомтон өвөө чи юм аа гэд хүн гаад ирэх юм шиг яг нэг тиймэрхүү юм боддог байсан үе юм чи. Америк мөрөөд. Гинт баяждаг тий. Гинт хайраа олдог. Тэгээ хайртай хүн нь амар баян охин. Тэгээ баг тэгэл намайг шууд ингээд машин авч игэл ингэ дандаа тийм л юм болсон шүү дээ. Эдгээр тийм бэдэг байхгүй тий. Тийм амар бүрэлдэхтэй байхтай хөө тий. Гэвд амар баян охинтой очрол тэр бомтой охинтой очрол. Би чи хараа ингэ зүтэлж шүү дээ. Зүү төрсөн. Дэндүү даварцсан зөө. Би ингээ багшин дээр алхаж исэн чи намбрын их хоёр зөө. Авилгал хийж байгааг харж байгаа байхгүй би. Ус орноо зарж байгааг харж байгаа байхгүй. Тэгэл тэрийг хот яаж ингэ хараад тэгж зүүд бүр тийм амар зөө. Тэгэл би харчаал би амар машнууц юм харч байгаа. Тэгээ би цаашаа явж исэн чи намайг тагнуулах хөөгöd. Тэгээ уцаар ярьсан чи ээж чамааг ингээ тагнуулынхаа ингээ мэдсэн миний хөөх гот нь би ээжээ одоо би яах вэ гэжсэн. Гинт тагнуулах намайг чагнаж байгааг би мэдээд ши уцаас юмтэй сахаад гуйлагч юм байж жөө. Багшин дээр уцаас юмээс л хоёр тийш шидэд тэгээ цаашаа гүгээд тэгээ гэртээ орсон чи газар хөдлөө. Тэгээ газар хөдлсөн чи би газар хөдлөж байхдаа ингээ алхаж чадахгүй байгаа байхгүй бүр тэр нь бүр амар боддог үнэн зөв. Бүр ингэж жагаад тааснаас ингээ нурж ийна дээр тааснаас тэгээ дарагдаад өгчихгүйгээд таас нурж байхдаа яг цуураад хагаж байгаа хэсэг нь яг гараараа нөгөө цуурж байгааг нь хаглаад давхар ингээ хаглаа яваад шүү. 7 давхар 8 давхар гэх 9 давхар Дэшиг. Би үнэхээр үнэхээр үхээд сэрж штэ. Тийм амар зүг. Гойдох юм. Одоо зүүдчээр нь яг бодсон юм яг л зүүдлээд авсардаг байхгүй. Би ч бүр ингэж байсан. Нэг өдөр ингэ зүүдлээл. Тэгсэн чинь биеийн жим биш дээ нэг. Жин дээр зогсож штэ. За. Ингээс чи 75. Үгүй 75 болчих болж зүүдлээ. Тэгээс ирсэн зүүж штэ. Тийм бас нөгөө трама гэдэг чинь бас
яваалаа байхгүй. Мөрөөдлийн жижиг 75 юм уу? 75 байсан юм аа би. Одоо хэд байгаа? 73 кг-тай байхдаа би чинь жим барьдаг байсан шүү дээ. Аа. Майт Дайт майт. Тэнэгтдэг Тагтаа байсан. будаа мудаа ятээ. Яа. Зайлаачтай тий. Одоо юу юм бэ? Йоо тагтатайс нэр үнэхээр яг юм идмээ санагдаад тагтатай байхаар бүр яг нэг аппетит хөдлөв. Тэгтээ бүр аим сайн Гоё идсэн. иддэг яаж Янз идсэн. гоё идэн тэгээд Яг гоё солонгос цаашаа үргэлжлүүлээд ийм мукбанк гэдэг хүн болчихооч. Ер нь тэгээ идэл их юм л идэл их. Би бол нэрээ мукбан энтер хийх юм бол бас нэр галзууруулна дөө. Өөрөө гоё хийж мэгэл. хоёулаа Царай мөрөө. биш хоёулаа нь хоёр мөнгө байгаа шүү. Завгүй байсараа гал таарлаа. Таанахын газар би. Нэг хоёр газар байгаа шүү. Би тэгээд байж гэсээр. Бэжиг зэрэг таарлаа. Тэгээ яг тэр солонгосчууд болохоор яг зүгээр идчихэд гаргачаад байна уу эсвэл яг идэд байна гэдэг чинь бас. Яг зарим одоо нөгөө нэг юм үзсэн гоо зарим хүмүүс идчихэд бөөлждөг гэж байгаа. А зарим хүмүүс бол идчээ шүү тэр хоолыг амар сэн задлдаг юм уудаг гэж байгаа. Янз янз байгаад байхгүй. Зарим хүмүүс бол үнэхээр иддэг ч юм. Гэтэл хитрхи их идэд байгаа ч тий. Зарим нь бол үнэхээр тийм зарим боломжгүй юм. Тий тэр идчээ шууд бөөлжүүлж мөлжүүлдэг тийм юм уудаг хүмүүс ч бас байдаг юм байна. Шууд задлах. Сайхан идэх сайхан шүү. Хамгийн дуртай хоол. Сая нөгөө юу руу явчихад ирлээ. Хайнааны өвчин ирчингүүтээ онгоцны буудаас бууж замдаар зах орж шít. Яах вэ? Мах. Зөө мах. Тэ? Адууны мах байна. Наадах дээр зогсчих гээд. Тэгэл адууны нэг сайхан хавирга, нэг сайхан сэр. Йоо яг нэг адууны мах гоё нэг тий. Тэгэл тэр чинь ингээл тавгнаас нь буцалж байгаа тогооноос нь тавгнаар авч тавиал. Сонгоо онгоолол 20 минут. Яа. Хөргөөгөл. Тэнд хөрцсөн. Энд ингээл нөгөө гурил мүлээ. Өөхтэй идэх гоё тий. Өөхтөө нь гоё ихгүй. Харин тийм Аргуу адууны мах чээ. яа дээр жижигэх баясаа хоёр өөхгүй хар махаар нь идтiin тийм шүү. Өөх нь тусна яасна. Тийм тэнэг өгтэй. Тэгэл төмс өмсөж чадсан. Энд нь ингээл тавиал. Кимчи ивж гаргацсан. Кимчи гаргасан тийм хөмөл тавьчихсан тийм. Хар бэлээ шаачнаа гэдэг. Жохо Өрөм мантон буустай хэдүүл. Яа. Өрмийн Одоо мантан муст идсэн шүү дээ тагтаа. Ой. Одоо энэ миний яриад байгаа тэр өрөмтэй мантон буус шүү дээ. Аа. Одоо бас хүмүүс Өрмийг мантан бууз. Амар гоё. час салуун одоо ингээд Мантан бууз. мантон буус байна шүү За. дээ. Энд ингээд Өрөм байх. тавтай өрөм. Мантон буусныг нэг хацлаа. Нэглээ. Мантон нөгөө өрөмнөөс нэг албыг авлаа. Түрхлээ. Төрхлээ. Идээд үз. Амар юм бэл. Идээд үзсэн юм. Тэгсэн чи одоо энэ өвөр Монголд ийм гарсан байна. Бээжинд гэлөө хөхөтд гэлөө юм орчилсан заяа. Аа. Тэр нь ямар газар вэ гэсэн чинь өрөмтэй мантон бууз. Оо. Патент алдсан. Өө чи яалтаа одоо Улаанбаатарт хийлээ. Хийгээч Шин тогооны өрөмтэй Тий? мантон. Шин мантан бууз. Яа алаш тас яа. Гэхдээ Би энэ өрмийн нэр яаж хийх вэ? санаанд буухгүй мөтлөө амсан. Надад эсвэл буухгүй байна яг одоо. Үгүй, Тий чи үзэгсэн хаад бодлоо. Зүгээр мантан бууцыг мангарахгүй зөөлрүүлсэн хэлбэр. Амар Тэгээ гоё. амт нь час гэдэг юм чи. Йоо, бүр үндэ тэнэг болсон. Нөгөө нэг хоолны дайт майт ирдэг те тос өрөм холдгоо хүн чи бүр тэнэг чиз доос Амар ус. Тийм. Одоо хоол ингээд сайхан идчихэл хэрэгтэй. Яг нэг удаадаг хүн идэл өгч. тэгэл маргааш нөгөөдрөөс нь зүгээр багахан сахилал байчихад зүгээр байдаг байхгүй юу? Зүгээр л тэр чинь ингээд алдахгүй өдрөө болгон сахилахгүй ингээд замраагүй идэх хар чинь асуудалтай шүү дээ. Шоуны хамтран ажиллагчаар Бөөндө карго. Тэр өдөр хэд хоолж байна? Би өдөр тэгэл 2 л хооллоо шүү дээ. 2 хооллохдаг хэрэг хийдэж байна. 2 биш л харагдаад тийм шүү дээ. байгаа чинь. Үнэн Би заримдаа бүр 1 хооллдог. Нөө магнат гэсэн. Би өдөр 2 хооллдог гэсэн. Оо тийм үү таны хоолтой аяг чи ямар хэмжээд гэсэн. Литр 200. Вэр яг тийм уус өрөмтөө мантон бууз идэж байгаа хүн тэрнээс хэдэг идэх үү? Өнө 2 3-ыг л идэж шүү дээ. Тийм шүү. Тэр амар Тэр хаа. чи баян өрөмтөө мантон бууз идэхгүй чи. Хаа нэг олдох үед л идэж Хайр шүү дээ. хаанаас идсэн тэрийг? Синийг нэвтрүүлэхтэй. Синийг нэвтрүүлэгтэй яг зүгээр нэг юм яг нөгөө үйлдвэрийн мантон бууссан байхгүй юу? Тэр бол бас Цгүйсэн. биш. Гэрийн Яа гоё гараараа гэрцсэн мэрцсэн. нүдэн Өөрөө хийсэн мантон буусд бол нэр кино. Одоо тэгвэл чи ийм гоё хоол идэг, ийм гоё иддэг, чамд өгдөл нэг амч одоо гоё контент яг энэгээр хоол хийгээд цогтой дэрэг урьлаа, өрөмтөө мантан бууз идлээ, гоё юм ярьлаа. Ток шоу. Өрөмтөө мантон буус.
Бас бодмоор л юм тий. Бодмоор л юм байна. Өрөм сүү хувьцаат компани. За өнөөдрийн өрмийг маань одоо бэлгэлсэн сүү хувьцаат компани баярлалаа. За алтан дараагийн гурил. За энэ бол алтан таргийн гурил. Хүс комплекс Энэ юм ба. Момбилийн үхий баг. Амар тий. Амар их мэддэг шүү дээ. Хямлай ягаан давсаа. Банаква. Энэ юу вэ гэж юу? Би тэ ерөөс юмаа ярихгүй реклам үзсээр гадаа. Хэрэглээ шопын нэг удаагийн Бэли. Бахан хунчир. тий. Хунчир. Green Group. Яа, стэмэр. Утгагүй тэгээ манай тактикийн гой контент бас гарах нэ, гарах. Ая докторийн жиглөр. Ая доктор. PC-модын визо. Энэ галтайгаа юу? Кич. Яа, хажууд Долчи худаг. Тэгэл контент нахта томоохгүй энэ даус дөрөв гэж тэгэл. Ерөөс юмаа ярихгүй нөгөө өрөмтөө мантан бууцаа өгөхгүй. Нөгөө хоол ярьсаар байгаа таарлаа бүү. Ирж байгаа зочдод гаднаар энийг хэлээд Энийг чи аяа шүү гэдэг. Чи аяа доктор. За цогтой гурал мах хоёр юм биш шүү гэж байгаа шүү тий. Өвчлөлтэй шүү дээ. Би бүр ямар хэний чи одоо энэний дараагаас би яг за инүүлээ зөвлөлнө. Жери ямар хэний тийм бэ? За нэг асуулт асууя да. Энд хаус 4 гарах уу? Энэ хаус 4 Хүлээлт их өндөр байна. IPTV ч гэсэн их үзэж байна шүү дээ. Энэ шин саяхан орлоо. тэр мэрийг хэлээч дээ гэж. Юур ярихгүй. Хамаагүй. Аяа доктор гэсэн. Сүү хувцаач гэж ах шиг хизээч бид 100 г сүү өгөөгүй юм яриад байх юм лээ. Яриад аач гэдэг. Яриад аач. Аялгаар. Одоо увсын аялах чинь Жериг нутгийн бүр 2 ангитай кино орлоо. Тэгвэл ховдын аялдаг кино хийлдэ нэг бол. Би бол тагтаатаа яг нэг 2 дүртэй нэг солист дүрээр бүр нэг алахын сан шатахгүй. Яг тэгвэл энэ даавс чинь 5 болохоор яг утга санаагаар сценерийг явахаар яг 5 болохоор бас яагаад гэдэг вэ? Одоо юу гэдэг 5-5 залуу 5-5 гол дүрхэр чи бас олон байгуус Тийм шүү дээ. Олон яаж ч бат. яг хоёроо бол зүгээр тагтаа шаагаад гараа авахтан зүрж би шаагаад ингээд байвал хэвээр амар гой санагддаг хөхгүй надаа. Би тэгэхээр амар боломжтой гэж хатдаг. Яг хуу тагтаатай юу бас ярилцсан л та бид хоёулаа нэг Батал дуутчих. тулцсан нэг гоё нийтмийн кинонд хийгээд бүр нэг үзэгчдийг яг бүр багцлуудаад авах уу гэд ярьсан л та. Тэгээд одоо байж гэл. Манай яахад тийм өөр үнэгээр юм зүрхний дискот. Див дискотой юу? Энэ див диског л энэ шоугаараа гаргая гэж ирэн бодоод. Одоо би ч бас тийм див дискотой бас биш шүү дээ. Би ч бас ийм ингээл нэг юм. Гэтэ нэ за чи нөгөө индаа аваад ороод халдчих чам. Нэг юм нэг юм. Одоо сүүдэн их боддог болчихё. Энэ дотороо юу энэ их юм бодож байгаа даа гэж бодож шаал өөр юм. Өрөмтөө боо. Тэ өрөмтөө мантаа буудчихж байгаа. Хөө харахад аяйгүй ухаантай харагдал. Энэ залуу чи энэ том толгой. Одоо нэр энэ даавс 4 хийгдэн үстэй. Юу ярьж чи мэдгүй би юусэн мэдгүй байна. Тэгтэр энэ даавс яг энэ фракцийг юуг нь хариуцдаг юм бэ? Би ч үйл ажиллагаа хүнсний технологи. Хоолнд орох одоо тэр хүнсэж ямар сад энэ чинь бүх дандаа энэ нөгөө юм юунуудтай яамдуудтай байгаа шүү дээ. Одоо үйлдвэрлэл те тэрийг одоо манай F амри те уран бүтээл ангийн даргыг одоо манай жижигэ те. За тэнгууд одоо энэ цогтой болохоор ингэ маркетинг одоо энэ бүх юм ч юм уу. За зоргоо баясаа хоёр маань бас л ингээл маркетинг те одоо энэ иштэшээ хүн амттай уцаарах би ерөнхийдөө тэр группийн хоол унд те галтгоогийн наашин цааш ямар юм өсчихгүй ингэчихгүй яа цангачихгүй ааха яг тэгтээ бас ингээд 5 хүн одоо Америкийг оруулаад 6 хүн ингээд ажлуудаа ингээд юугаад
нуруунд дээр ингээ аваад явах ер нь илүү их би биэнд түшигтэй байна уу? Тийм шүү дээ. Бид Солонгос явсан гоё сонин сайхан байхan ярил. Солонгосч тэгэл яг хуу сайхан явсан. Өө. Одоо урд нь манай тагтаач бас солонгосч бас ажил хийж илаа тий. Тэгэнгүүт одоо сая бас ингээ уран бүтээл буюу мэрэгжлийнхээ одоо ингээ гоё мэрэгжлийнхаа ямыг гаргаад явлаа. Энэ хоёр явсных нь ялгаа нь яаж? Аюу гоё байсан. Өмнө чинь 17 онд би ч очиж нөгөө барилга дээр ажилласан баггүй. Барилга дээр ажиллаад одоо барилгыг нааш нь цааш нь одоо Солонгосын барилгад миний гимпот одоо миний одоо суурийн сутгсан барилга бас 3 4 би. 23 давхрын сутгсан бас ганц нэг барилга би. Тэгээд одоо жишээлбэл хамгийн нэг юм бас өөртөө бас угаасаа л энэ материалд амьдралд болох яг л ингэхэд ёстой юм зүйл байсан сая яг надад батлагдсан баггүй. Тэр нь юу вэ гэхэд одоо 17 онд би ч очиод нэг цалин мөнгө аваад барилга дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл Sky Tower дээр ингээл үүдэнд нь очиж байгаа байхгүй. Лото Tower. Ямар өндөр байшин бэ те. 123 давхар гэж те. Доор нөгөө барьсан хүмүүсээ нөгөө баахан нэр мэр байдаг шүү дээ. Тэдэн мянган хүн барилдсан гээл те. Тэрийг нь хараад Бямба маань ингээл хажуу сууж байгаа шүү манай. Анда дээшээ гарах уу? Хэдэн дүр гэдэг юм. 57 мянган вон юм биш үү гэж байгаа байхгүй. Тэгсэн би гэл бодоол. 123 давхар гарсан шалгаагүй, гараагүй шалгаагүй. 57 мянган вон яах их зүгээр сайхан цалингаа хураа хойлоо гэдэг. Тэгээ гарч үзег өгөхгүй дээш нь давхарлуу. Тэгээд харин сая киногоо ингээд энэ даавсаар очиод кино мөн нээлтмэд болоо те. Тэгсэн чинь яг бид нар нөгөө хэвлийн баг урлал болно гэж Солонгос продакшнаас нь. Хэвлийн баг урлал хаана болох вэ гэсэн чинь 123 давхар толно. Яа. Тэнгүүтэлцтэй. Угсаал энд би кинол нэг гэж орох хэрэгтэй байсан юм байна гэж би дотроо бас бодоод бэлгшээж чимээгүйхэн бас бодож л байлаа. Гой. Түүнээс би яг тэр 17 он зүгээр дэшээ мөнгөний төлөд орсон бол баг тийшээ орох. Үнэ. Дахиж одоо мэдхгүй те өөр кино нээлтээр орох ч байсан. Солонгосын сүүлийн хэвлийн баг урлал ард чи өөлөд исэн юм учраас. Тийм шүү дээ. Шал өөр мэдрэмж байд юм байл л дээ. Миний хувьд ч гэсэн одоо 16 онд ингээд Солонгост ингээд хар ажил хийж би ахиж хизээ Солонгост ирэхгүй гэж явж байгаа байхгүй Монгол руу тий. Ямар сайн да тий чи өчнөө л ингээд хэцүү хүний хийж болох бүх л хэцүү ажил хийж байгаа байхгүй. Тэгээд дараа нь би ингээд Кити өвийн ингээд Солонгосын ажиллаар инфлюенсерүүд явуулцалт ингээд очсон чинь ингээд хар машин суугаал ингээд нөгөө нэг ажилдаг байсан газруудаа баг очиж хоол идэх юм яагаад байгаа тий. Ингээд юм тэр нөгөө ажилдаг байсан буудал муудалтаа ингээд цэвэрхүү унтаж энэ чи хүн энэ чи цэвэрлдээ шүү араас нь би ингээ ороод цэвэрлдэг байсан шүү гэдгийг бас бодож байгаа байхгүй тий. Тэгэл ороолсон бүх энэ буудалд ингээд орж унтах ийм гоё байсан юм уу тий. Би чи цэвэрлж л явсан болохоос гэж мэдрэмж нь айгүй өөр амьдрал бас нэг ингээ айгүй олон гоё юм сордгийм байна л гэж бодлоо. Тэгээ би ямар сэндэ нөгөө өглөөд ингээл нөгөө саамшил дээр очиод ингээ сууж идэг шүү дээ. Ингээ сууж байгаа. Яа, балика гэдэг шүү дээ. Яг тэр саамжил дээр явж очие гэж бодоод яг очсон байхгүй юу? Яг тэр нэг энэ давсан зураг авалт дуусчаад 10 сард байхгүй. Тэгээ очсон чи манай саамжил аль зэний нураа гэдэг гоё юм том апарт болцсон байхгүй. Тэгээ би чинь тэр яг саамжил салингаа авчаад булан игэнгүүт нэг юм дахианы сарвуу марвуу зардаг тийм нэг юм жээг мэв зардаг нэг юм эмээ өгдөг байхгүй. Тэр эмээгийн ресторан маань өгсөн чинь ресторан шаагч бас нэг эмээ бас хөргий явсан юм шиг байна. Тэгэл тэр яваар байж байгаа л яг нөгөө 17 онд байсан тэр дурсамжийг бас нэг хальт ингээл хараал тэгээ буцаал нөгөө барилж байгаа буудлын руу явж байгаа байхгүй. Гэдэг шиг одоо сая бол жишээлбэл ингээл өмнө ингээд Солонгост ингээд ажилтны төлөв хийжсэн сая бид нар ингээд очиход ерөөсөө тийм яг үлгэрийн юм шиг л байл. Хар машин ирж аваад ингээл лефтийн коноп дараалахгүй юм чинь бид нар чинь. Тэгэл өөрөө оч дараа бид нар чинь ингээл тэгээ ямар хамгаалагч нар ирээд ингээд хаалгамал онгоолол. Тэгээ бид нар ч нэг хамгаалагч гэдэг зүйлийг ингээд мэдрээгүй хүмүүс байгаа байхгүй юу юм те. Хамгаалагч хамгаалаа. Бид нар ч яг хамгаалагч хамгаалаа яваад байгаа юм чинь. Урд нь газар алхаад. Ааш. Томрог гацаагаалгүй. Энэ чи өөртөө хамгаалаад байна штэ гэдэг авшгаа. Айгүй эцэг юм. Тэгэхээр тэрний тэр өндөр залуучууд малуучууд те царайлгнж ямар амар юм. Өндөр залуучууд хамгаалал. Тэгэл чи бүр зэглэн жүжигчдийн
би хамаалагчд бид нар гарсан шүү дээ. Яа. Тийм гоё. Тийм гоё тий. нэрвэлтэй. Сто гоё. Тэр болоос амьдралтай мэдэрч Big Bang-ийн G Dragon Margon дээр гардаг мардаг байсан тийм хамгаалагч таа байхгүй. Амар залуучууд зүг. Ер нь бол Бараг солонгосын G Dragon-оос дутгааргүй аим шигтэн царайлаг. оо тэгэлгүй байдаг тийм. Амар өндөр залуучууд байгаа мөнгөтэй. зү. Манай амар ихтэй одоо Монголын модельд хажуудан зүр сэгсгэр нохоо. Амар залуучууд байгаа юм чи тэр амар амар. Нэр өмнөд амар. Хараал амар юм их нэр бүр. Та тав ингээд хамгаалагч хараа. Бид хэд гомдоосон тий. Гомдос. Бити лифтний юу даар. Тэгээд бити ингээд одоо тий машинаас Өөрсдөө өсөж буугаад. тэгээд машинаас ингээд зогсохоор бити ингээд бүт гэдэг чи гүгээ гараад өргөж бити хаалга нэг Андэ Ямар сайн киного нэгээл дээ бид нар шиг монголчуудаа киног үзүүлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд монголчууд шиг нэг 5 плед ирсэн дээ. Энэ доор за маа энийг авчих гэдэг пледүүдээ зөөгөөл дээ ингээд. Тэгсэн чинь нөгөө хамгаалагч бүгд гайхацсан. Энэ хүмүүс бүгд пледээ бариад гаргаад гадаа зараад штэ гэж. Үгээр ойлгохгүй шал хоёр өөр Ойлгохгүй, тий. ертөнцөлтөө тий. гайхаж байгаа зүг Үнэхээр хамгаалж байгаа энэ хүн Үнэхээр ягаад тийм плед зэрэг байгаа юм бэ? Бид чи дуудан сууд аль мөөж дуудаад таа. Тэгэхээр энийг пледний мөнгө нь яцаад бид чи зарсан шүү дээ уусаа. тэгэн штэ өөрсдөө юм их тий. Нөгөө чи яаваа гэдэг монголчууд цаг байна. Нөгөө 7:20-оос эхлэх хэрэгтэй байтал монголчууд чи Байхгүй нөгөө солонгочууд нь гайхсан чи ингээд юу ийм нэлт байх уу? Монголчууд үнэхээр Тэгээ манай кино гоё нөгөө мэдрэмж. одоо энэ нэг Монголд амьдраад байгаа нэг залуу байгаа нэг сураад байгаа залуу. Нэг өөртөө бас Буйна гэдэг нэр өгсөн. Буйна Ким гэдэг. Тий. Ямар амин хүүхдэн бэ наа гэдэг уусаа. Тий. Тэр нөхөр чинь яг тэр нөгөө 123 давхрын нээлттэй Нээлтэн болсон дээр. байхгүй. Тэгээ урд суусан амар хөөрхөн яг нөгөө Монголын нөгөө монгол хэл мэддэг, Монголын одоо соёлыг мэддэг тийм үзэгч ингээд солог сүн ингээд үзэж байгааг харах аюу гоё юм бэл. Тэгээ нэг хүн бүр ингээд юундаа юм пайзаас өрчсөн. Би танаа киног 5 удаа үзчихсэн гэсэн заяа. Өөр юм бэ тий. Амар гоё юм бэлээ. Ста гоё. Одоо тэгэхээр өстой илүү сайхан ажиллаад илүү олон уран бүтээлээ яг тэр төвшөнд нээгээ тэр гоё чихэрлэг мэдрэмжийг дахин амьдралдаа олон удаа мэдрэх болтугай гэж бас найз нь хүсье. Хоёр найздаа. Солонгос хэлэг аваа зүхтаасан болсоо ч дээ. Солонгос. Боржгон хэлэг бол яах? Хэд ав зүхтаач хэлээ. Солонгос хэлэг өөр шүү. Солонгос хэлэг өөрөө. Сая нөгөө Netflix хаашаа үзээд огшвоо. Амар өгшлөө. Йоо. Тэгсэн чинь ингээл яг үзэх тоолонд л ингээл яг аль нэг юу хэсэгтэй ингээл нулимс гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд бас ингээл яг ингээд суугаад үзэж байгаа шүү дээ. Тэгсэн энэ чи аль нь Монгол үлээ. Аль нь Монгол үлээ гэдэг юм шиг өөр. Огшвоо. Тий. Эхний 2-3-аа бас нөгөө юуг нь сабтайтлын яаж байгаа буруу зөрүү зарим англи дээр нь тавьчихжээ. Лайгдаг юм шиг тий. Тэгээд ингээд нөө монголоор байгаа юм байна шүү дээ. Тэгэл үзлээ тэгсэн чинь хүүхдүүд ялангуяа амар гоё амгчтай юм байна. Тэгээд одоо манай тэр нөгөө инх хөргөл биш үү? Тулааны спорт тамирчин. Инх хөргөл одоо манай хажуудын байр байхгүй. Бид нэг нутаг өгөхгүй. Ховдих. Тэг ховдын байхгүй. Тэгээ инх хөргөлийг үзчихэл яг ингээл одоо инх хөргөлж гэлтгүй ингээл яг тэр 6 тамирчныг үзэл. Тэр хэдэн оног лээ? 88 он. Үнэхээр тий. Чи тэгтээ ингээ харагдаж би сая чамайг харж байгаа давлаа л та. Орхон байртай айгу адилхан юм шүү дээ. Би юу? Би энэ бол үл ядаг жижигсэн эрхэм аврах юм биш үү те. Бүр зүрнэ. Тэгээ үнэхээр гоё байсан. Амар гоё Яаж ч юу тий. Энэ дугаар маань ч гэсэн нөгөө физикал аршитаас айгу ойрхон Сая явж тэр байгаа гарч нөгөө байгаа. бүхий юун дээр үзсэн үү? За ингээд манай үндэсний Монгол бүхий өргөнд одоо манай Netflix-ийн физикал азар нэвтрүүлэгт орсон гэсэн. Netflix гэсэн. Айгу тийм монголж болгоод тавьчихсан. Гэтэ тэр бол нэг тийм одоо юу биш гэдэг байгаа байхгүй. Одоо солонгосчууд ингээд дэлхийн хэмжээний шоу хийчихэд одоо шууд өөрсдийнхөө нөгөө конглишээрээ шууд ярьж байгаа тийм ямар амут тий. Яг л англиар бүр яг 100% яг хүн ойлгох ёстой юм шиг ярьж байгаа. Тэгэхээр ерөөсө тэр ингэж бид нар ингээл үгийг морой зөрөө хэлэхдээ ерөөсө ачаалтад лөхөө болцсон юм шиг одоо дэлхийн ерөөсө тэр чигээр айгуу гоё. Одоо нөгөө сая сүүл бид нар англи руу явлаа. Тэгсэн чинь нөгөө
K-pop гэдэг юм чи амар хүчээ авцсан. Английн тэр том их сургуулиуд, Европын том сургуулиуд нөгөө залуучууд ингээд Солонгос руу, Аз руу амар их яваад том юм бүдүүн шар том биетэй хөгдөд ингээд K-pop болсон ингээд опа гэж жоохон авцалдахгүй л тийм болсон байхгүй. Тэгсэн чинь Англид бүр ингээд Европууд ингээд бүр K-pop анги гэж гаргаж ингэ нөгөө залуучуудаа их нутагтаа байлгахын тулд гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм Солонгос юм бол бас дэлхийг ингээд нөмөрцөн байгаа байхгүй яалцчих те. Тэгэхээр бас тийм том газар. Угаасаа амар гоё л доо. Тийм үнэхээр гоё те. Гоё. Тэр амьдрал гоё. Үнэхээр гоё те. Хоол хүнс те. Ерөөсө бүх зүйл нь амар гоё тэр явах юмсан. Зон гараад нэг яа Солонгос яваад. Тэгээ тийм гоё газар миний найз бас ингээ уран бүтээлээ гаргаад илгийг аваад ирж байна гэдэг чинь бас цаараас дэлхийн хүн болж шүү гэж. Сандуу ахтайгаа кинж юм уу гэдэгтэй сүүж уугаас ухсаах. Сая таад нөгөө юунд Blue Elephant үлээ нэг сая нэг тийм том аварцуулж тэрэнд өргөцсөнгөө. Энэ даавсынхан. Blue Dragon гэдэг. Тийм Blue Dragon тий. Тэн дээр өргөцсөнгөө. Тэн дээр нөгөө хэм маань л одоо шилдэг. Хямби маань л одоо. Чи одоо хямбины дүр тоглож байсан юм. Тийм шүү дээ. Хямбины дүр тоглож илаа. Миний дүрийн оригинал нь одоо шилдэг ихтэй жүжигчин авлаа тий. Тэгээ ер нь Солонгос гэснээс сая би нэг юм зүгээр нэг юм рил хийсэн байхгүй юу. Нэг пэйж дээр нэг рил хийсэн чинь тэр доор нэг амар хөөрхөн цаа нэг юм Солонгос нэг юм за нэг 50 60 50 гарч байгаа нэг ах байхгүй юу. Тэгсэн чинь яалч үн транслейтер ингээд орчуулсан байна. Чинь миний монгол юу гэлээ би Солонгос хүн миний монгол жүжигчдээс хамгийн дуртай жүжигч нь энэ. Аюу тийм комеди хийсэн. Хөөрхөн биш тий. Тэгээд дотроо баг нэр бас ямар гоё юм бэ те. Энэ чинь бас харь орны хүн ингээд одоо бидний хийсэн уран бүтээлийг тэнд үзчихэд ингээд ийм гоё сэтгэл бичиж байна гэдэг чинь бас аюу гоё байхгүй те. Аюу гоё мэдрэмж авсан тэгээд. Хэвээ тэр чинь бол аюу том. Бид нар л Солонгос хүмүүсийн дор юм бичижсэн болохоос ш бидний дороос юм бичиж ин гэдэг чинь амар гоё яа. Бидний дор жишээ чиний дор. Солонгосууд бас буухагаар те Монгол ийм байдгаа гэж одоо биччихснаас бас ингээд эргээр те одоо бүр сайхнаараа ингэж магтуул бичих чинь харин ямар гоё юм бэ те сая дэлхий Монгол бичсэн гэж бодохоор бас тийм байгаа те сайхан да тэгэхэд одоо энэ Орхон Баяр зүгээр амар одоо тэр нөгөө инх хориглыг гадаадынхан тий одоо ч фишикал ааш гэдэг Азийн тэмцээн биш бүр дэлхийн тэмцээн болсон. Тэгсэн чи гадаадын бүр ингээл Англи, Америк хүмүүс тэгээд байхгүй. Наад хүний чинь яг юм орчин үеийн хүн гэдгийг яаж батлах юм? Тэр нөгөө мод ингээ уйж байгаа дэше ингээ доош дараа хаалга хаацсан шүү тий. Наадах чи орчин үеийн хүн гэдгийг чи яаж батлах юм? Угаасаа тэр үеийн амьдарч исэн хүн юм биш үгээд бүр ингээ маазраад бичээд байгаа байхгүй. Тэгээ бүр ингээ хайр нь хүрээд бүр гайхаад тий бүр үнэхээр гоё байлаа. Тэгээ энэ жил бол яаж айгүй гоёч оролцлоо тий. Ямар ч гоё даруухын, яасан ч гоё нуруутай, туруутай тийм таацтай юм тий юм хомера гэдэг хэвгүй. Тэр адягийн нөгөө ингэдэг харц марц тий амар тий сэтгэлийн хүчээр л тий давш тий цогтоо минь. Тэгээд ер нь тэр физикал эш яг үзсний араас бол ингээд бүр иш тийшээ бүр бэлтгэл хийчихсэн санагдаж тий шүү дээ. Нэг минь чаа. Өөр юм ингэдэг энэ даа. Яалч тийм огших сайхан мэдрэмж төржсэн. Тэр яг тэрнтэй адилхан та хэдэг бас ингээл гоё Солонгос киногоо гаргаж ийн. Монголчууд ирж үзлээ гэл тэр пост, стори, тиймэрхүү юмнууд ороход хүртэл яг миний хувьд бол бас яг дагаал огшвол ямар гоё юм бэ гэсэн мэдрэмжүүдээс төржлээсэ. Тэгэхээр бид нар ч гэсэн дэлхий ойрхон байгаа шүү. Ер нь бол амар ойрхон юм блэ. Угаасаа одоо ингээл хил усаа сураад наашин цааш ингээд болох юм бүр л гоё ойртоод бүх боломжууд айгүй нээлттэй болчих юм. Солонгос киногоо нэг амархан л гэж хэлээ. Саяхан л амархан л гэж хэлээ гэж сонсчихсан. Одоо болохоор амархан шүү. Амархан. Нүднээс нь урсаад байгаа. Амархан. Буудлын ингэж цэвэрлжсэн бол нөгөө буудлаа өөрөө гэвчихсэн. Амархан. Барилгын барьжсэн хүн чинь нөгөө барилгатай нь хэвлэн баг хурлаа. Од болсон. Амархан гэдэг. Тагтаж айгүй гоё гитар дардаг. Хаанаас гитар дарж сурсан юм бэ?
Би ч тэгэл нөгөө төгсөн ахаас ерөөдөө сурсан байхгүй. Гайсын төгсөн ахын одоо ах дүүсгээ кинонд бид хэд чинь нөгөө туслахаар ажиллаад тэн дээрээс төгсөн ахаар одоо гитар заалгаад. Тэгэнгүүтээ одоо энэ нөгөө дэлхийгээр аялаад байгаа нөгөө одоо танаа төвшаах ба шүү дээ. Тийм. Төвшаах одоо Overland гэдэг төвшөө Overland гэдэг тэр төвшаахын гэрт нь очиж баг битэр чинь ингээл 7 хоногт 3 өдөр гэрт нь ингээл 2-3 цаг гитар заалгадаг гэсэн байхгүй. Төгсөхийн хийсэн кинонд төвшаах тоглоод бас гитарчин байж таараад тэгээ би гитар суулмараад тэгжсэн. Тэгээд одоо төгсөөх төвшөөх хоёрын заасан хэдэн барилтаар л одоо нааш цааш нээж чинь. Түүнээс бүр тийм гойд мойд Гойд шүү дээ. гойд мойд тоглодог юм биш шүү дээ бурхан минь. Гойд тоглодог юм чинь бүр гоё шүү дээ. Чи бол өөжгийн ахт үзчихгүй юу? Хурд явах үзгүй юу? Том ярих та. Том баярах та үзэхгүй. Бодоод байгаа шүү. Том ярих үзгүй. За. Өнөөдрийн дугаарын зочин маань тагтаа байлаа. Тэгээд маш гоё одоо тагтаатай байхад одоо маш сайхан байдаг. Яг л одоо чихэр идэж байгаа юм шиг яг л одоо миний одоо ганц кенди найз тэгээд гоё байлаа. Тэгээд манай Жеритэй болохоор бас нэг анги болохоор илүү гоё тотно. Гоё нарийн нандин сайхан зүйлүүд ярьлаа. Тэгээд гурван охинд нь маш том аз жаргалыг өрөө удахгүй дүүтэй болох нь бол бат юм байна. Тий. Тэгээд Дүүтэй биш дүүнэртэй бол. Дүүнэртэй тийм. Тэгээд шинэ онд нь одоо бодож санаж байгаа бүх зүйл нь биелээрээ тэгээд билүүлээрээ тэгээд бас хин тагтаадаа бас гоё яг гоё хүссэн тэр жиндээ яагаад бас нэг тийм үзэгчдийн одоо санаанд оронгууд тийм дүрийг бас би бүтээгэрэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл яг хэрмэл жүжигчин In the House 3 гэдэг яг сүүлийн тэр 2 уран бүтээл тэр маш гоё одоо жүжигний талаасаа ингэж амжилттай ахиулж дүр дээр одоо маш гоё ажилласан. Тийм дүрийг бол маш гоё гаргасан гэж би боддог. Тэгээд дараагийн кинон дээр нь одоо магадгүй In the House 4 ч юм уу бас өөр ч үеж болно шүү дээ тий. Тэгээд тийм зүйлийг найздаа одоо чин сэтгэлээсээ хүсье. За баярлалаа. Үх юм байхгүй. Оо надад бэлэг байгаа. Манай минагаас байгаа. Манай шоу байдагт маань одоогоор таарах өвлийг хөтөг байдгүй. За тэгээд хоёр найзынхаа урилгыг ямар ч байсан хүлээж аваад хүрэлцэн ирээд олон сайхан дурсамжаа эргэж нэг сайхан сөхөөд дандаа сайхан юмнуудын тухай ярилцсан найздаа маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэгт олон ивент тэгж байхгүй чанартай ганц л ивент тэгж байгаа. Наач ямар нэртэй вэ? Энд чинь одоо мина шүү дээ минь. За тэгээд тагтагийн манай октод манай дэлгүүрээр үйлчлүүлэх маш их дуртай. Тэгээ манай байнгын үйлчлүүлэгчд тэгээд хөөхөн октодд нь найз нь хоёр ирэх юм чи өгч дахиад нэг өгч магч 3 октодтэй шүү дээ. Дахиад нэг өгч. Зайжих ш. Тэгээ манай тагтагийн октод ер манай дэлгүүрээр үйлчлүүлдэг би тэгээд дахиад зөндөө үйлчлүүлээрэ гэж хэлээд олон охинтой юм чи найз нь 2-2 ирэх юм бичиг үгээ тэгээд октодоо аваач стрессийн тайлаа сайхан дэлгүүрсээрээ минь баярлалаа. Амар дуртай юм лээ зүгээр тийш орё тийм үсний боол тэрийг авъя тэр авчаар авъя. Амар хөөрхөн заяа би бүр яг ингээд тагтаад хэд байхгүйсэн хаахгүй. Аавтайгаа видео кол хийж байгаа манай ээж байсан байгаа байхгүй. Тэгсэн ингээд ээж харсан чиг аав энийг авах уу? Энийг ингээд тагтаа зүгж байгаа юм шиг заяа амар хөөрхөн. Аав энэ яаж ингээд амар хөөрхөн би бүр тэрийг наар сонсоо хайр хүрээд яг тухайн үед би хамт иж чадаагүй тэгээ дараа яг ирэхэд нь хамт байна гэж бодож чинь тэгээ хоёр найз хоёрлогыг авч хүрэлцэн ирсэн найздаа маш их баярлалаа. Эрүүл их хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан хоёр найздаа одоо цаашдынх нь нэвтрүүлэг нь улам гоё өргөжөөд маш гоё одоо оролцогчдыг оролцуулсан маш тийм өргөн дэлгэр нэвтрүүлэг болохыг хүсэж байна. Тэгээд та хоёрын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Арга эртэн сайн сайхныг хүсье. Аз жаргалыг хүсье. Баярлалаа. Дугаар өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.